Сайн байцгаана уу манайхан Lidl подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За юуны өмнө энэхүү дугаарын маань ерөнхий ивент тэтгэгчээр Vitafit-ийн Pearl on the Tag гэдэг эрдэсчүүлсэн бас бидэнтэй хамтран ажиллаж байна. Яг байгалаар нь хэрэглэгч бидний гарт хүрэгдгээрээ илүү онцлогтой. Подкастын ерөнхий ивент тэтгэгч тайгийн эрдэсийг амталж буй Vitafit Pearl on the Tag эрдэсчүүлсэн ус. Хамтрагч Baby Cook. Хамтрагч Rose Premium Flower цэцгийн дэлгүүр. Өнөөдрийн хүндэт цэцнаар жүжигчин уран цагтын цогт баяр маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэн. Өрсөн баярлалаа. За эхлэхийн өмнө хоёул ямарч ийсэн. Ивент тэтгэгчийнхаа бидэнд явуулсан маш их зүйл ярих байгаа учраас ингээд алийг нөх энэ нэрээ нөгөө нэг нь гаацтай хийжүүлсэн, нөгөөх нь хийжүүлээгүй шүү дээ. Яа нь хийжүүлээгүй. Тийм. Чи алийг нүүд ээ. За тэг. Маа чи нэг. Нөх нь ягаа мараа сонгохоор айгүй баярлалаа. Ноход болчихсон юм ягаар явчих. За би тэгвэл хийжүүлсэн энэ уйда одоо сонголт. Тэгэж би ч үн спонсорууд бас хардаг. Өө тэрийг задлчихгүй дараа. Тийм ээ тий. Тэгээ энэ чинь болохоор ер нь бол чи уугаад үзээ ямар санагдаж байна. Энгийн ус болон амттай ус гэх ерөнхийдөө ус чинь ялгаатай. Энгийн ус ч юм бол ямар ч амтгүй шүү дээ. Наа чинь болохоор эрдэсчүүлсэн болохоор илүү зөөлрүүлсэн, илүү таатай мэдрэмжийг төрүүлсэн тийм амттай ус шүү. За чи тэгээд юуныхаа турш уугаарай. Подкастынхаа турш уугаарай. За тэгээ хоёлаа подкаст руугаа оръё. Цогт баяр маань болохоор яг бит хоёр оюутай ангийн найзууд 4 жил Цэрэндагү багшийнхаа удирдлагандаар кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлэр төгссөн. Тэгээд бас сайн найзуудын маань нэг ээ. Тэгээд юуны өмнө хоёлаа яриагаа юугаар эхлэх вэ гэхлээр ээжүүд орох юм бол ерөөхдөө юу яадیں۔ Анх ээж болсон мэдрэмж, ээж болоод одоо ямар мэдрэмж төрж исэн гэдгээр эхэлдэг болвол аавууд хамгийн түрүүнд ямар хөвгт байсан бэ? Цогт баяр гэж ер нь бол яг хэн бэ гэдгээс нь эхэлнэ. За ингээл ер нь бол би чинь намайг дарахных гэдэг байхгүй. Би чинь бол налаах төрсөн. Өө тий. Би ч дараа. Би ч чамтай л адилхан хотын л хүү. Хотод төрөөд тэгэнгүүтээ нэг төрөөл шууд дарханд очсон болохоор өсөж тойронсон ухаан орсон цагаас дарханд байсан болохоор ерөөхдөө тэгэл дархнаа санана одоо дархных гэж одоо ингээд сэтгэн тэгэл яг төрсний гэрчлэгэн дээр бол одоо налаах дүрх төрсөн байдаг байхгүй. Тэгээд бас би ч нөгөө төрхтөө бас их айгу зоож төрсөн одоо ээжигээ нөгөө хүүн хүзүүгөө 2 ороодсон гэсэн. 2 бомилцсан гэж хөвлийн дотроо тэгээд нөгөө нэг төрж чадахгүй ингээд хоноод ингээд бүр аюу хэцүү. Тэнгуут нөгөө нэг одоо өвөө маань одоо тэнгэрт байгаа л да. Өвөө маань болохоор өвөө одоо эмээ хоёр маань болохоор өдөр хүүхэд нь яах вэ? Хүүхэд нь яах вэ? Зүгээр ээжийн л гэж тэгцгсэн. Хамгийн амар би тэрийн дараа нь сонсчоод муугаа сонсож байгаа байхгүй. Тэгэл бараг явуулж гараад тэгсэн чинь харин тэгээ золоо орчих юм уу те ингээд бас нэлээд бас ингээд хүл амьдралын зааг дээрээс ингээд бас ингээд ээжийнхаа үр нь олж ингээд төрсөн. Тэгээд хүүхэд байхдаа одоо ээж маань болохоор телевизэд ажилладаг байсан. Тэнгуут телевиз дээр ингээд байнга унждаг. Тэгээд цэцэрлэгт байхдаа бас сонин гэвэл өөрөө цэцэрлэгтээ явдаг байсан. Би бас тийм бие даасан хүүхдтэй. Бүр нэлхаасаа ёо. Тэгээд бас гадаа ингээд тоглохоор нэг аав ээж анхаарал жоон сул байсан юм шиг. Ер нь гэхдээ тэр үеийн хүүхдүүд бүгд л яг одоо аав ээжүүд нь тийм байдаг байсан. Одоо ажил төрөл хүүхд жухтай гадаа тоглуулна тэгээд оройгон тишэл дууддаг те өдөр юу идээд яаж байгаа юм бас хяналтгүй юун дээ витамин те юу хүүхдээ амиагаа ямар тийм байхгүй тэгээд өглөөнийг осолдохгүй талах маслын зур зузаан өгөөл цатгаж ходоодын дүргэж авал гаргаал тавина оройгон тишээ авдаг тэгээд тэр үедээ болохоор бүр алга болцсон тэгээд цагдаагийн газараас намайг айгу олон очиж авдаг. Тэгээд олон очиж авдаг. Тийм ингээд тэгээд цагдаагийн хэсэг дээр ингээд байждаг гэсэн 3 дугуйтаа. Тэгээд амар тэнээлвчдэг гэсэн юм шиг юм үзээл ингээд юм үзээл. Одоо мэдгүй цэцэрлэгийн хөвгт хэр чинь бага насны хөвгт байгаа байхгүй 2 3 таа ч гэх юм уу. Тийм үедээ цагдаагийн газараас очиж авч ийн гэхээр чинь эцэг их анхаарал юм уу амар басна. Тэгээ бас манай аав ээж хоёрын бас нэг амар намайг гайхшуул шоконд оруулсан юм болохоор солиод хүүхд ингээд солиод ингээд
өөр хүүхдийг одоо яг адилхан хувцастай хүүхд биш үү. Тэгээ цаашаа харж ирсэн юм уу яаж ирсэн зүгээр аваад шууд гэрлүүгөө орцсон. Тэгээ гэртээ ороод хоол унд өгж жагаад ингээ харсан чи арай өөрөө. Тэгээд нөгөө нэг одоо манайх 7 дугаар байранд ддэг байсан хууч ороодлын тэнгууд 6 дугаар байранд болохоор үлзий гэдэг одоо манай бабоо гэдэг нэртэй одоо надтай адилхан яг 90 он төрсэн яг надтай яг би царайдсан ойролцоо тийм нэг банд байгаа байхгүй. Тэгсэн тэднийх бас нөгөө нэг гадаа яг нэг л хүүхд үлдсэн байсан. Тэгээд тэр нь яг адилхан хувцастай. Тэгээд нөгөө нэг тухайн хувцснууд их ижилхэн байсан юм шиг. Цөөхөн импортоор орж ирдэг ч юм уу. Тэгэл тэднийх бас солилцсон. Тэднийх болохоор эмээ өвөө байсан. Буураа эмээ өвөө учраас бас хард мархад яа миний гоо арай гэдэг ингээд тэднийх бол байж болохоор байгаа байхгүй тий настай хүн тий манайх болохоор бүр цэл залуу юм уу тэгээд ингээд солигдсон тэгээд нөө оройхон тийшээ зөрүүгөө гаргасан зөрүүгөө гаргаад тэгээд танилцаад тэдний гэр бүл манай гэр бүл хоёр юм найзууд болцсон одоо тэр найз маань болохоор бүжигчин хийдэг тэгээд би болохоор жүжигчин хийдэг тэгээд тэр маань болохоор одоо дорндод одоо нэг ажил хийдэг тэгээд би тэрнтэй тэр найзтайгаа одоо байнга уулздаг гэхдээ амьдралын явцад бол тэр маань арай өндөр болоод тэгээд явсан. Тэгэл нэг юм арай одоо бол царайдсан арай өөр. Тэгээ хүүхэд нас маань юу л тэгж өнгөрсөн. Тэгээд бас тэгсэн юм байна. Манай аавын л юм шиг. Аав маань одоо яг над шиг л байсан юм шиг. Намайг 5 настаас сургуульд оруулаад. Тухайд нөө даханд нөө модонд орж исэн нөө герман сургууль гэж модонд ороод нөө өндөр төлбөртэй тэгээд амар герман багш нар гэхээр нөө герман нөө чистний гэдэг нөө нэг аав маань гадагшаа дотгошоо их явдаг гэсэн болохоор нөө намаага тэгнэ гэж бодоод 5 настай байхад нь аав нь миний хүү чадмаад нэгэ 5 настайд өгсөн. Тэгээ мангар олон юм том битэй хүүхдүүдийн дунд жижигхэн би тэгээд нэг чинь юугаач ойлгохгүй чирнэл үзэг аваад өгчгөр нөгөөх нь чирнэлийг уугаад ам цангаад ууж мохож. Үгүй ер нь зүгээр илгийн оож байгаа юм чи. Тэгээд 6 настайд нь оюуны ирээдүйд одоо энэ манай фантастикийн одын сурч ирсэн сургууль оюуны ирээдүйд хээтэй ороолохгүй. Манай хууч орол манай болохоор оц хөсөлбөр. Тэгээ хээтэд оюуны ирээдүйд тухайн үед арай үзүүлэлт сайтайсэн сургууль байсан байхгүй. Тэгээ оюуны ирээдүйд намааг өгөөд бас 6 настайдаа бас гарцсан юм уу герман сургуулиас? Улираа яваад шүү дээ би. 5 настайдаа улирж гин. 6 настайд за 6-таа өгөө юу гэдэг юм дээр очиход 6-таа бас улирж гин. Тэгээд 7-таа бас сургуульд ороод тэгээд 7-таа ороод бас улираад. Яг тэр сургуульдаа улираад тэгээд яг 8-таа нэгдүгээр ангид ороод ингээ яг голтролтоо орсон. Тэгээд ингээд яг хүүхэд нас маань тийм байсан. Тэгээд ер нь бол тэр үед одоо ингээд аав ээж маань ингээ яг амьдралаа авч явах гал тухайн үед чи нийгэм бас айгүй тийм оромс айгүй хэцүү байсан юм шиг. Тэнгүүд нөгөө нэг аав ээж маань ингээд намайг авдаггүй. Тэнгүүд аав ээж маань намайг нэг л удаа авч ирсэн байхгүй юу. Тэгээ би тэр үед амар баярлжсэн байхгүй. Тэгээ би тэр үед амар баярлал нэгдүгээр ангид биш үү яг насандаа сурж байгаа нэгдүгээр ангидээ очиход аав ээж хөрөм намайг цухтаа нэг удаа авч ирсэн байхгүй. Нэг л удаа авсан. Тэгээ дандаа ээж авч ирсэн байхгүй. Тэгтээ ээж бас дийлэхтэй бас аваагүй. Тэгээ би ч нэг гэр шинэ хороолд хууч хороолд гэдэг алхаал тэгээд багаасаа тийм бие даасан байсан гэх юм уу. Тэгээд ингэжсэн. Тэгээд одоо болохоор би ингээд их нэртэйгээ ингээд хүүхдээ ингээ авахтаа дандаа цуг авахыг айл болох ингээ бодоод байгаа. Яг бол мартахгүй гэдгийг би мэдээд байгаа байхгүй. Одооны хүүхдүүд чинь биднээс бүр дараагийн төвшөнд сэтгэж бодож байгаа учраас бүр илүү гоё бодож яана гэж бодоод байгаа. Тэр үеийн бүдүүлэг ийм орк бийл тэрийг мартахгүй байх гэхээр цагийн хувьд болохоор яг хувь хүнийхээ талаас болохоос өмнөхөө одоо хоёул яриад байгаа шүү дээ тийм. Болохоос өмнөх үед хувь хүн нь яг ямар хүн байсан бэ? Би ингээд одоо ингээ өөрийгөө бодохоор би хамгийн дөрөнд эхлээд уран зохиолын дахиад дугууланд явсан байгаа. Хүүхднэлээ түүний алтан цаг шүү дээ. Одоо бурхан болцсон. Тэгээ Америкт амьдарч ирсэн тийм лаг хүүхдийн зохиолч гэдэг байхгүй. Тэгээд Монголын алдартай олон хүүхдийн дуунуудыг одоо зохиосон тийм хүүхдийн зохиолч шав болоод тэрэнд явж исэн байгаа. Тэгснэ манай аав нөгөө зураач байсан болохоор ээж зохиолч байсан. Аав зураач байсан. Тэнгүүт одоо нэг ээжигээ дүүрээд шүү дээ. Тэгээд зохиол уран зохиолын дугууланд яваад тэгснэ аавыгаа дүүрэж байгаа. Аав зураач болохоор нөгөө зургийн дугууланд явж байгаа. Хөө би чинь бас зурдаг чи ерөөсөд миний зургийн авьяас юм гэдэггүй. Үгүй би бүр хараач. Яаж харах вэ? Оюутнаас зам байгаагүй шүү дээ хэдүүлээ. Тэгээд зураг зам битээсэн. Сурчлээсэн болохоор зураг зам. За тэгээд зургийн дугууланд явж байгаа. Тэгээд зургийн дугууланд явж байгаа нь яагаад зургийн дугууланд явсан бэ гэхээр би нөгөө гал тоглоом биш гэдэг гал командын нэрмж жил болгон тийм зургийн уралдаан зардаг байхгүй. Тэрний шагналнаас хөөрхөн өндөр өдөг болохоор зургийн уралдаанд нь зүгээр зураг зураад
оролцож байгаа байхгүй. Тэгээд нэг юм шүтэнцээ зураад шүтэнцнээс нь гал гараад галын мангас болгоод хүүхэд ингээ айж байгаа. Тэгээд гал тоглоом биш гэж бичээд тэгээд явуулсан чинь нөгөөт нь хүрэл медаль авчиж байгаа байхгүй. Аймагаас хүрэл медаль авчингууд би чинь зурх юм биш үү? Зурдаг авьяаст юм биш үү? Одоо би зургийн дугууланд явах хэрэгтэй гэдэг. Тэгээд зургийн дугууланд явж зургийн дугууланд очиод харандаа гарал гэрэл сүүдэргээл баан зарлаа. Тэгэж байж байгаа нэг амьдралын явцад одоо маань өгöd болж байгаа. Тэгээд тэр үед ч одоо 3 дугаар анги маяг биш үү? Тэнгууд ингээд 4 дугаар анги орох үед ингээ маань өгöd болчингууд нэг аавыгаа санаад ингээд аавтайгаа байх гэдэг ч юм уу тий. Тэгээ маань одоо өгöd болохынхаа өмнөхөн болохоор намайг болохоор би ингээд зургт үзчихсэн чинь Жетли гараал. Тэгэл нэг юм халдсан толгойтой нэг Шаолин болцсон тулаантай киноных нэг хэсгүүд нь гарч ирсэн. Тэр амар реклам байгаа хөөхгүй. Амар тийм хятадын дээд түвшний тулааны кунфу харуулж ирсэн аа. Харч чон Монгол зодон клубт дууланд өрж байна гэж байгаа хөөхгүй. Тэгэхээр ааваа би ийшээ яваа гэсэн. Би чинь бондгоор тэгээд ирэх бацаан бондгоор бүдүүх зүгээр. Тэнд чи ороод зодвол тэгээд уран зохиолын дугуул, зургийн дугуул, зодооны дугуул за явж байгаа юм биш үү? Такондо ч тэр чинь Монгол зодон. Буюу бандицо гэдэг. Такондо одоо Солонгосын такондо гэж байгаа шүү дээ тий. Монголынх бандцоо гэдэг байхгүй. Тэгээ одоо манад байхгүй болохоор баахан марчаад байгаа байхгүй. Би бол санаад байгаа байхгүй. Бандцоо гэдэг. Нэг юм төмөр турбагаар бөөнөрөө 1000 хийгээл 100 гараар 1000 хийгээл хулдаас нь тавч та моос суулгаад гараа газар хөрөнгөд хусаар цохол. Одоо юм бодоход би тэр багш нар гарч арх хугаад байдаг гэсэн юм шиг санагдаад. Тэгэл та нар 1000 хийгээ гараа авчих. Бид нар чинь 800 идэх гэдэг чинь гарч мэтийг хатаад тэр чинь жоохон хүмүүс уучраа мэдгүй. Төлбөр авсан байдаг. Тэгээд удахгүй тэмцээн болдог. Тэгээд маань хөөх юм. Миний маань болохоор 1000 цэргийн жаа байсан болохоор нэг юм жоохон иршүүд юм зөрөгтэй тийм бас тийм сайн ирэхгүй. Тэнгуут надад жуус авч өгөөл, гоё юм авч өгөөл, 50 төгрөгийн алим авч өгөөл. Тэгэл нэг бүсний төлөө тулаан миний хүн наатаа аал гэж байгаа байхгүй. Гараал ингэж яхад амар урт төлтэй юм бирхүү энэ өсөглөө хөвгтүүд ч нүүлээ хөшлөөд тэг нүүлээ хөшгөлч гэж би хаад чадахгүй тэгээд хөлмөнс нэг ташаанаасаа дэше гарахгүй зүгээр дороо зодол тэгээ маа бүрстчих. Миний хүү цавчааш тэгээ миний өмнөөс өөлж авахгүй юу сураагүй тэгэл хөрх амтан тэгэл тэрний дараах маань одоо хүн төвчөнд тусаал ингээл өөд болсон. Тэгэл өөд болсны дараа бид нар ч нэг гэрэлтэй цонх үздэг байсан. Гэрэлтэй цонхоор одоо энэ захиалгын нэт те одоо энэ шинэ продакшн тухайн үеийн одоо амби боёо хөрлөч ер нь бол ерөнхийлөгчөөс ч илүү гоё тийм те одоо нэр нүртэй гоё тийм бид үс. Тэгэл тэрний нэг 5 минутын хошин шиг үзэхэд үндэ кайфтай бүр савж унаал зүгээр. Тэгэл яг ийм л хүн болъё гэл. Тэгэл жүжигийн дугуулаа хайсан чинь дархан жүжигийн дугуулан байдаггүй байсан бэл. Тэгэл тэнд нэг жүжигийн дугуулан дөнгөж байгуулагдаж чинь гэдгийг сонсоод тийшээ очиад тэгэл би жүжигчин болно хүмүүст инээд бэлгэлэн тэгэл те над шиг гуниг зовлонтой хүмүүс зөндөө байгаа би хүмүүст инээд бэлгэлэн гэл яг тэрүүгээрээ бодцсон. Тэгээд жүжигийн дугууланд явж байгаа. Тэгээд манай ээж нөгөө телевизийн хүн байсан болохоор нөгөө DBS телевизийн санчир гараг хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч шалгаруулж аавна гэхээр бас тэнд нь очиад тэгээд хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч тэгээл нөгөө нэг уран жиргээ хүрэл тулахтаа ороод байна те ингээл тэгэл энэ баг наснаасаа ингээд хүүхднэлөө салдаггүй. Тэгээ ингээд ерөөсөө яг ингээд урлагийн л хүмүүс. Одоо манай бүх найзууд сакс тоглоод байна. Би ганцаахнаа жүжигэн дуулна. Тэгээ биеийн тамирт орохоор орохгүй. Би урлагийн болно гэж. Багш би урлагийн бол та даалтаас гаргачихгүй гэл. Тэгээ ингээд манай биеийн тамир багш нар амар байсан жоо зөксөлбөрийн. Тэгэл биеийн тамирт ордог. Би одоо биеийн тамирт ордгоо гэснийхээ одоо төлөөсийг одоо ингэж би дугуй унж болон гэж жоохон спортлог гэж төлдөг хөхгүй. Тэгээд одоо бол ерөөсөө би нэг 2 хүүхэд бол ерөөсөө тачигт гар дээрээ сунаа. Ерөөсөө тачигт одоо манай 2 хүү бол айгүй спортлог. Яа тэгвэл би өөрийнхөө одоо хүн чинь эцэг эхчүүд тэгдэг штэ тэг. Өөр шигээ болохгүй буюу тэг өөрийнхөө алдаан дээрээсээ амар тэг би ингэждэг байжтэй гэсэн бодлуудад дандаа үрлүүгөө тулгаж гэж хийж өгдөг штэ. Тэгээ хүүхд нас маань одоо ингээл урлахаар байсан. Тэгэл ерөөсөө аймгийн шилдэг хүүхд болтлоо урлахаар байсан. Тэр амжилт нь бол гэхдээ боловсрлороо биш урлагийн одоо амжилтаараа. Тэгэл тэр чигтээ явсаар байгаа л би айл 6 дугаар ангидаа л сууйсан бүх юунуудаа бэлтгэсэн байсан. Одоо монолог, ягт үлгэр бүгдийн чэдэлсэн. Ингээд яг бэлэн ингээд зүгээр л 10 дугаар ингээ ах эгч нартайгаа цуг ингээд очиод конкурс өгөхөд бэлээ. 6 дугаар ингээ бүгд яваад байгаа шүү дээ. Тэгээ явж явжсэн чинь яг төгсгийн даваан дээр харин нөгөө манай анги одоо байгаа шүү дээ. Одоо чинь нэг явахгүй кино тоглоод тэгээд мэдгүй тухайн үед ямар байсан бүүмэд нэг хайр дурлал кино тоглоод
чамаа би уучлан ч үлээ нэг кинон тоглоод тэгээд нөгөө кинон нь болохоор кино урлагийн дэд сургуулийн урилга өгөөд тэгээд одоо чи яг 40 жил суйст орно гэж 6 дугаар ангиас хамт явчаад яг төгсгийн алдад кодт орлоо гэж юм чи. Юу хуцаад байгаа юм дүү хамт явна гэдэг. Тэгээд яг кодт орсон. Тэгээс л би найз нь суйст байж явах байсан юм шүү. Сүйсийнхээс шүү. Тэгээд суйст ч тэгээд суйст орсон ч гэсэн тэр задануудын байхгүй байсан шүү. Би байхгүй байх тал дээр анхаарах байсан шүү. За ингээд болсон. Аа болох одоо ингээ ээжүүдэд бол ээж болох ингээд ээж болохоо мэдэх одоо 2 зураас харах ч юм уу те төрөх ч юм уу тэр үе ингээд амьдралд нь бол ингээ хизээж мартагдахгүй ингээд үе байхгүй. Тэгэхээр аавуудын хувьд аа болох одоо за би аа болох нь дээ гэдгээ ингээ мэдэх мэдрэмж нь ямар байсан бэ чамд? Хамгийн ихний одоо хүүхэд дээрээ ингээд 3 хүүхэдтэй шүү дээ. Тэнгүүл нөгөө ээжүүдэд бол ингээд эхний хүүхэд, 2 дахь хүүхэд, 3 дахь хүүхэд болгоно нь өөр мэдрэмжүүдийг өгж идэг. Аавуудад тэгвэл ямар мэдрэмж үлдээд юм бол? Ээжүүд бол ингээл үнэхээр нэг мах цус тасраал ингээл үнэхээр ингээд хэдэн сар тэгээд яг ингээд нэг цул болоод ингэж байгаа болохоор мэдээж гүн гүнзгий ингээд сэтгэл төрөнтэй тэр ойлгомжтой. Над дээр ёор тийм байхгүй. За. Ингээл аа болчихсон багтаа л гэдэг нэг юм гэсэн. Ингээл төвхтэй болчихсон багтаа ингээл аа болчихсон багтаа. Тийм л юм байсан. Тэгэл би бараг л би нэр бараг пив уух гэсэн бараг. Арай ч уугаагүй бас. Яа тэ хүндлээд те ээжийг нь хүндлээд. Ер нь бол төрхийн гадаа зүгээр яг яага мэдэхгүй болохоор ч хүн чинь ингээд өөрийгөө пив уучвал боллоо штэ гэдэг юм уу те. Яг тэгж хэлмээр байсан ч гэсэн тэгж хажууд хинч байхгүй юм чинь тэгээд тэгж хэлэх гээд байгаа ч юм уу үгүй чинь бүүм тэгэл нэг юм ингээл болчтой байх таа л гэдэг юм бодлоо. Амар тийм хүчтэй бол ерөөсөө төрөөгүй. Зүгээр би болохоор яг ингээд хүслэн битэрийн нэг юм нь болохоор үнэхээр битэр айл амар хүсэж хүүхэд болсон байхгүй тэр нь. Тэгээ би бүр хардаа дөнгөж нэг гэрт ороод ингээд нэг гэрт ч орж би ингээд хатмид амьдэрдэг гэсэхгүй хатмид 6 жил амьдэрсэн. Тэгвэл хатмид ингээд байж байхдаа ингээд битэр чинь дотны харилцаанаа ороод ингээд яж хатал тэгэл бараг л дотны харилцаанаа ороогүй л маргааш нь тест авчрах гэдэг байгаа юм уу те. Бараг л тийм сэтгүүтэй тэгэл бараг би чи өөрөө бас нэг тийм хүн юм шиг байна. Би яага болохгүй байна гэл те зүгээр ингээд сарын хугацаанд би яага болохгүй байна надад л асуудал байна да те би л болсонгүй гэл дандаа юм би буруугаад өөр дээр аваад байдаг. Би болоогүй гэл те эмчд үзүүлэх гэл те ингээл төрөлхийн үргэн болов гэл те гэдэг ч юм уу. Агүй ерэн зүгээр амар тийм сони яг тэгж бодоод идэм л. Тэгэл би тэгэл тэгжсэн юм болохоор манай эхнэр болохоор өслөө болохоор бүр надад ингээ хүүхдтэй болохоор тестээ ингээ амар гоёор үзүүлнэ гэдэг юм. Ингээ төлөвлөсөн байсан гинэ. Бүр ингээ бичээд ингээ төлөвлөсөн. Тэгээд тэмдэглийн дэвтэр дээр ингээ бичээд тэмдэглэсэн байсан чинь өслөө болохоор тестээр хүүхдтэй олцсон гэдгийг мэдэнгуудаа над дээр гүйж ирээд бүр 2 үл дээр тэгцээ зэрэг байхгүй бүр амар баярлаад тэгж яхад миний баярлалт байна шүү дээ. Би бол өөрөө амар хүсээд байна шүү дээ. Тэгэхэд хүслээд надаас бол зүгээр 100 дахин баярлсан цаа. Тэгэхэд би болохоор өөрөө болохоор 27 настай гэхэд миний үеийнхэн чинь 21 2-тэйгээ л ерөөс бүгд хүүхдтэй болсон шүү дээ. Манай ангийнхан чинь бүгд хүүхдтэй болсон. Би тэгээ өөрийгөө ер нь хоцроод байна л гэж бодоод байгаа байхгүй. Хоцроод байна. Юмнаас хоцроод байна. Би одоо болох хэрэгтэй гэл. Тэгэл чатан дээр харилцдаг охтуудаа ер нь нэг цэгнээд за энэ дундаас хэн хамгийн хүмүүжлтэй вүлээ. Тэг хэн хамгийн цэвэрч вүлээ. Тэг надад таалагдах охтууд чи яг юу вүлээ гэл. Чи юугаач мэдгүй өөрийгөө ч таныг юугаач мэдгүй ингэж явж байгаа тийм юм чи. Яа тэгвэл ганц би орон гэргүй тэ эцэг их байхгүй ийм нэг залуу. Тэгээд хошуурлын продакшн ингээд ард нь ингээд тайзын зөөдөг бүжиг чинь тэгээд нэг юм хөсөл мөрөөдөл яваад байгаа. Тэр чинь өөр тогтож өгөхгүй ер нь ингээд доктортой тийм юуг мэдхгүй байгаа даахгүй. Тэнгуудаа тэгэл хөслөөтэй бол тэгж одоо яасан байхгүй. За ерөөсөө л энтэй л одоо би суун. Өөр ямар ч арга байхгүй. Бүгдийн канселт нь одоо ерөөсөө ишээгээ дайрна. Тэгэл ерөөсөө яг эндээ шүлэг бичнэ, зургийн зурна. Тэгээд ингэж болцсон цэцэрлэг хөрөлнөөр болцсон. Надад юу байна? За зармигны мөнгө байна. Зармиг гэдэж алхах нь. Гээл те тухайн үед зэвэр үзсэн. Тэр мэг гой гойс те эмхтэн үнийг гой. Тэгээ гой яриа байна. Амттай яриа байна. Хөгжилтэй байдал байна. Хөгжөөн инээлгэн дуусаа. Тэгэл ерөөсөө хүслээр ингэж дайрсаар гал одоо шууд хатмих руугаа нэвтэрч орж байгаа байхгүй. Тэгээд нэвтэрч ороод тэгээд дотны харилцаанд ингэж ороод тэгээд ингэж жагаад тэгээд нэг удаагүй тэгэл мамаатай болчих. Тэгэл амар баярлал. Хүслээ бол амар баярсан. Би болохоор
яг яагаад гэсэн мэдэхгүй ингээд нэг юм бодолтой автаа. Гэхдээ яг тэр нь яг тайлбарлаж чадахгүй зүгээр л нэг юм. За яг нэг юм жингүүдсэн чааш нэг юм донертайж байгаа юм шиг ингээл юу лээ гэл те. Уул нь бол би дуу шуутаа юм өрөмний өчиг байсан. Тэгтээ яг болох үедээ бол нэг ингээд яад ч гэсэн тэр нэг хариуцлага ирээд ин гэдгийг ойлгоцсон юм шиг. Тэгэл хүү маань гарсан. За нэмэх 17 манай хүү хоёр зэрэг гарсан. Тэр үед чинь автобусандаа сууж одоо ажил руугаа явдаг байлаа. Тэгэл автобусанд суух боломжгүй болчих юм чи. Яг нэмэх 17 нэгдүгээр гараад автобусанд бүх хүмүүс нааш хараад байдаг байхгүй. Тэгэл би ингээд юм барьж байхдаа бүгд хараад байгааг мэдэж би өөрөө ч харж байгаа ш. Тэгвэл бүхэн харж байгааг би мэдээд за ер нь бол одоо автобусанд суухааргүй болж байна да. Тэгэл эхний орлогоо аваад памперсны асуудлаас салж байгаа байхгүй. Яг тэгвэл памперсаач мэдхгүй зөө. Одоо хүүхэд ямар их те төсөв мөнгө одоо байдаг гэдгийг мэдхгүй. Ээжийнхэн мөмөг л хүн тэгэл болоо штэ даавыг нь би угаачна гэдэг би баг 0 төсөвгүй баг тийжих гэдэг юм яах вэ? Нөгөө нэг хороноос хүүхдийнхаа юу хүнсийг өөрөө бэлдээд ирдэгсэн аль хороноос ажиж авах юм бол гэдэг. Тэгээд манай хүүхд чинь нөгөө нэг хүүн цөглөөгүй нөгөө нэг яадаг штэ нэг өнгийн юу гэдэг штэ нэг шарлага аппаратанд ордог ч үлээ. Тийм нөгөө нэг шарлалтыг буулгах гэдэг. Тэр нь яагаад байна болохгүй гэд манай хүүхдтэйгээ эмнэлэгт дахиад 3-4 хоног хөвтөөд. Тэгэл гэрт би ганцаараа байдаг гэсэн. Тэгэнгүүт ганцаараа ингээ тавгийн чихэр тэгэнгүүт ийм том ингээ шоколадтай чихэр байхад би бүгдийн тусгад л идчихэж байгаа штэ. Яагаад тэгэхээр би нөгөө нэг хүүхдтэй олчлоо. Гэхдээ бас өөрийгөө мэдхгүй зөө. Хүүхдтэй олчлоо. Ямар нэр өгөх вэ гээл. Тэгээ зүгээр нэрээ олсон бодж байгаа л тэгэл нэрийг ингээл олоод 3 өдөр ингээл байж байгаа нэрийг олоод нэрийг нөгөөл тэг өслөө болохоор тэр нэг халуун бөхчм газар цонхын жонгоологдгүй шүү дээ ихнийх бас чинь порт шиг монгол гол чи ямар нэг аргаар намайг авчаа штэ л гэдэг юм. Би болохоор тэндээ ээжтэй надад хамт байлгаж байгаа тэр хүүхдээ эрүүл болгоод авах гэдэг штэ. Тэнгүүд төслөө намайг гаргаад авчаал гэдэг. Би бол яг гаргаж авахаар л байсан нэр хүндтэй үе. Тэгэл дээшээ доошоо яриад өгөхгүй. Дээшээ доошоо гүгөөд би ингээ авъя гэдэг аппаратын гэртээ ядаж түрээслээ гэдэг ч юм уу. Ямар нэг аргаар ингээд авал авахаар л тэгтэл би гүрийгээд болохгүй штэ л гэдэг борж гэрээ. Тэгээд юмсэн. Тэгээд би хожим ингээ бодоход хөслийн харуул гэдэг штэ. Одоо данзар авжаагийн нэг говийн нэг аим хөслийн харуул гэдэг байхгүй нэлийн өндөр. Тэгэхэд эмоцоор ингэж явж байгаад ахагч нар бас жоо ууж идээд тэр чинь нутгийн засаг дармаарг нь хадагтай орой тэгээд дандаа дайл цайлдаг тэр юмыг би бас мэдгүй тэгээд би бас тэнд тунтар байж байгаа нэг эрүүл саруул байж байгаа хөслийн харуул гэхээр за хөслөл хийлээ гэж бодоод тэр чинь оройлон бас зайсан гэж 2 3 тавьсан юм шиг амар өндөр ихгүй арай чуугаараа салхинтан зүгээр ингэж яхад тэгээд миний үеийн бүх одоо багын найзууд маань бүгд аав тэгээд ангийнхан маань бүгд аав тэгээд л ерөөсөө би одоо болох ёстой гэж бодож ирсэн юм шиг. Тэгэл 22 3 хүүхд нэр үнэхээр тэнэг л байгаа байхгүй бацаа. Тэгэл хүүтэй болгоод өгөөч ээ. Тэгээ удам залах хүүтэй болгоод өгөөч гэж гуйснаа мартцсан заяо. Тэгснээ бүр хожим хойно 2 хүүхдийнхаа дараа би тэр хүслийн харуул тэгээд юу болсон биш үү. Тэгээ наанч болохгүй юм аа гэдэг ч юм уу. Тэгээд ингэсэн тэгэл 2 хүү дээр бол би тийм хүчтэй юунуудыг аваагүй. Харин охин дээрээ бол би бол ястаа авсан. Яа тэгвэл хүү дээр би ингээд нэг юун төрүүлж байгаа. Нэгдүгээр эмнэлэгт төрүүлж байгаа. Тэнгуутаа дараагийн 2 хүүхдээр болохоор цогтоо орноо боловчж байгаа байхгүй. Тэгээд цогтоо ороод яа цогтоо оргож над шиг сандруу юм. Бүрэн дээр зөөгөл доор цусмас яа үрээгээд тэгээд хүлс баас ноож ол ингээл гүйстэй соёлогчд ингээл амар онц. Тэгээд би тэгээд амар тэнэг тэгээдсэн гинэ. Баг ингээд тайвшруулад ингээд одоо нэг тэнд ингээд үүмж шуугаад ингээд дүлээрээ ингээд тэгж байгаа хооронд зөөлөн гэж хэлээд ингээд тайвшруулах хэрэгтэй юм дээр би тэр ритмд нь улам ритм бүжгийн магш чиг те зөв мөрөн дээр нь зөхөд 50 зөв үг нь бол 50 гэдэг үгөөч мангар амар тийм яаруу хэлээ те наач хулаач гэж байгаа юм шиг 50 гэж мөрийн тэгээ 2 хүүхдэр ойлон гэсэн тэгээд хүслээ болохоор наа тэгээд өгөхгүй чинь тэгээд тэр үе тэгсэн гэдэг. Тэгээ яг би бол хамт орсон маань бас юу бодохгүй. Хамт орсон хүмүүс бас багахан аваад болохоор шууд ээжийг нь шууд дараа нь бол хайлах нь арай илүү болт юм лээ. Тэгэхгүй бол за гэх хүн чинь бас нэг хосууд чинь тийм штэ. Тэгээд 2 тал тустай амьдарч байгаа нэрийг нийлэхэд тэгээд маш хурдан хугацаанд хүүхдтэй болчихор чинь нэг хүүхдээсээ болоод бас нэг стресс төхөөд за гэл нэг хэдэлж ядарлаад нойроо харамлах марлах тийм байдг байлаа гэхэд 2 дахь 3 дахьаас ингээ хамт байгаа дэрнгууд чинь
тэр маань бас ингээд яг тэр нүдэнд үнэхээр харагдаад байгаа болохоор заас амар зовж төрүүлсэн шүү бас. Заас нэг энэ миний хажууд нь юу юм гэдэг ч юм уу те яг тийм байдлаар арай нэг юм их нэртэй буулт хийгээ зөөлрөөд ингээд явдаг юм байна л те. Тэгээ охин дээрээ л би айгу тийм одоо за би одоо боллоо гэлтэй мэдэрсэн. Тэгээд яг төрөх тэр хугацаанд биш хүүхэд ингээд боожоод аава гэд нэг хүүхэд чинь аава гэд ингээд тэрж мэрэнгуут чи хоёр хүүхэд чи байнгын тэрж байгаад хүүхэд тэрхэр чинь бүр амар сонирм байгаа юм чи ингээд амар сонирм тэгээд би бүр гар марын ингээд сони ямар сони те яг л ялгаагүй юм ч байна да. Тэгтэл ингээд тэрхэд тэр нэг яг нэг тэр үгнүүдийг амар ойлгож байгаа хгүй. Инхри, ялтам, нандин тэр үгнүүдийг хүү бол хүүл байт юм лээ. Ингээд яг ингээд хүү охин бол ингээд хүү яна мана гэлтэй бараг л тэгээд охиноо бол одоо тэгж байгаа. Тэгээ охин маань болохоор одоо бүр хилд орох, хөлд орох те. Тэгээд нэг одоо аавыгаа дөөрөөгаад нэг жоох юм хоржоонтой юм жоох юм тийм аттай байгангууд бүр ингээ хайр өрөөд. Одоо тэгээ манай охин чинь би жүжигчин болно гэхээр бүр тийм амар зовлон шүү дээ. Азар жүжигчин азар л олон төлөвсөн аав шиг жүжигчин мянгаар байгаа. Нөхөн би бол тэгж боддог байхгүй. Надад бас нэг хувь тавилан одоо би хэдий чиний их зовлон үзсэн бай. Тэгээ төдий чиний надад бас хорвоо нэг тэнхлэхээр иргэдэг шиг нэг юм маань эргээд би ингээд гоё олны танилтай олны одоо хишиг буйнд ингээд гоё сайхан ингээд амьдарч ийн гэж тэгж боддог байхгүй. Тэгээд яг олон хүүхдтэй болохыг л боддог. Гэхдээ жил дараалсан 3 хүүхдийн аав байна гэдэг бол бас амар хэцүү. Хүмүүс болохоор 3 жил зайтайгаа болохоор харьцуулж яриад байхгүй. Гүүштэй жил дараалсан чи амар гэдэг байхгүй. Тэгээд дээрэс нь би бас ээж нь үнэхээр өрөвддөг. Яа тэгвэл ээж нь яг надтай анх суухдаа ямар гой өтгөн үстэй ийм охин байлаа. Одоо тэгэл үсэнд ингээд шингэрсэн. Үсийг бөөгнүүлж байгаад ингээд барингууд ийм хүн. Тэгээд анх бол ийм байсан. Тэгээд ийм хүн болчихгоо ч амар бас нэрийн үсний 80% нь хайцсан юм бэ гэдэг. Тэгээ одоо би ингээд одоо үсний витамин амаар ихэр дугаал авч өгдөг байхгүй. Дугаа тэр миний кет авна уу, нүдний шил малгай авах. Тэр бол зүгээр хамгийн арын асуудал те. Нэгдүгээр хүүхдүүд тэгээд дараа нь би бас хүүхдүүдийнхээ уртал бас ээжигээ оруулах гэж бодоод байдаг байхгүй. Яа тэр би өслөөтэй ингээд сүүлд энийгээ бодож боллоо. Өслөөтэй би ингээд аюу удаан байх юм билээ. Ингээд буурал болтлоо байна. Тэгэхээр бараг 60-аад жил 50-аас 60-аад жил энэ батны байна. Гэхдээ хин энэ гоё эрүүл сарвал байж чадвал те ингээд амьдралын хэм маягаа ингээд сахилах баттай байвал 50-аас 60 жил байна. Гүү бол бас гинт явна шүү дээ те. Тэгэхээр хэцүү. Хүүхдүүд бол 20 хүрээл яваад өгнө. Яг би мэдж байгаа байхгүй. 20 хүрээл сав гэл ерөөсө ингээд хаяа тэгэл 2 хүү бол зүгээр яг 2 охинд тэнэг болол ингээд юу аав ээж охин бол бас нэг залуу ингээд хөтлөл би нэг хадаг надад нэг өгсөн болол тэгэл аваа явдаг. Тэгэхээр чи надад эхнэр л үлдэх учраас тэгэхээр би одоо эхнэрийнхээ одоо тэр витамин болон тэр бас гоё ингээд эмхтэн хүн ч бас нэг гоё гангалах дуртай шүү дээ. Тэгээд би бол эхнэрийгээ бас жоохон гоёж гангалах дуртай. Тэгтээ бас ингээд авч өгөөл ах тэр юунд хүрдэггүй билээ харамжинд. Уул нь бол сайхан оромж бэлдлээ. Тэр оромжинд тэгээд 2-3 жил амьдрал тэгэл тэр оромж бас сэтгэлд нь хүрэхгүй болоод явж байгаа гэлээ. Гэтэ яг ихэнх асуудал надаас л байдаг хэл та. Би бас нэг айгуу тийм муу зуршилтай тэгээд оюутан байхдаа ингээд чи болоо бүр сайн мэдж байгаа те манай ангийнхан хичнээн одоо багшаасаа авьяас бэлэг тэр амьдралын ухаан тэр багш маань ингээл амьдралын тухай яриа хайхтаа ингээл 4-5 цаг ярьдаг ш. Тэгэл хэдүүлээ тэр багшийн аавраад ороод яг театраар амьсгалал. Тэгэл ер нь бол сургалт гэхээс илүү багшийн тэр нэг тэр театрын тэр агуу үний Хөдөлмөрийн Баатар үний амьдралын ярианууд нь биднэрт амар хэрэг болж тэгээд манай ангийнхан одоо энэ түлхүү ер нь их нийгэмд их гоё байр суурь эзэлж тийм гоё нэр нүртэй нэр хүндтэй явдсан болов уу гэж би боддоо ш. Тэгээд багшийн тэр яриа мараа тэр юунасаа гадна тэр гой зүйлүүдийг ингээд сурхаасаа гадна бас тэр урлагийн хүмүүсийн бас нэг муу юмыг сурцсан. Тэр нь болохоор одоо алкогол. Тэгээд одоо арх уух. Тэгээд би бол ер нь бол яг 10 жилээ төгсөхдөө аймаг шилдэг хүүхэд алтан медальтай цагаан бижагтай л одоо орж ирсэн. Тэгээд энэ нэг манай энэ зүү арагийн дорнд энэ говьалтай манай ангийн надаас ахах энэ он жоо манай ангийн найзууд маань бас тэр иддээ бас буруу өгөхгүй л дээ би. Тэгээд тэр иддэйгээ ингээд танилцсных тэгээд нутгийн хүүхдүүд ч ингээд залуучууд танилцахтаа ингээд 18 хүүхдүүд ч цээжинд нь хороо тэр чигтээ багтаал бид нар чи арх задлал ингээд ууж ин. Тэгээд арх задлал тэгж ууж явах явцдаа нэг шараа тайлна гэдгийг сурцсан. Яагаад гэвэл би уусны маргааш ингээд төмпөнгөө тэрвэл бүтүүдэр хөвтдөг гэсэн бол
тэр өдөр зүгээр хамар чимгэж байгаа л одоо даваа цол өдөр чи зүгээр яаж гаваач одоо эднээс шахаж байхдаа надад нэг санал тавьсан юу гэнэ шахсан юм. Тэгээд би ингээл шахаад тайлцсан чинь би тавираад өдөржингөө хөвтөх хэрэгтэй байсан хүн чинь зүг болоод сургуулаараа бид нэр сургууль дээр байх амар дуртай. Ягаад бол ангийнхаа охтуудыг хараад хөөрнө. Тэгэл охтуудаа пумпан гэл юм арай яаж ижил харахгүй болгоод тэгэл та хэд ч ингэ нэг нэгээр харахгүй болохоор ингэ яваад тэгэл бид нар чинь ингэ үлдэн тэгэл яг тийм коллективт урлагийн сургуулийн оюутнуудын ер нь тийм сэтгэл хөдлөл амар өндөр үүдэг болохоор тимэндээ л гэдэг юм шиг үлээ. Тэгээд тэндээс ер нь арх уухыг сурцсан болохоор эхнэрээ бол жоохон арх ууж зовоосон. Тэгтээ бол ингэ нэг юм кинон дээр гардаг юм тийм агсан согт байдаг шүү дээ. Тийм бол надад байдгүй. Би зүгээр уучхаар тийм арав шаах шиг болчдөг юм цацаа цалгаатай тий. Тэгтээ тэр нь болохоор нэг хүслэгийн нэг хүсдэг зүйл нь болохоор хүүхэд согтуу аавыгаа харуул дараа нь одоо тэрийг ингээд идэг гэдэг юм билээ л дээ. Тэр бол үний юм л. Яа тэгвэл би бол багтаа бол аав ээж маань ингээд арх ууж ирээд ингээд агсан согтуу тавиад ингээд аяг шаац маз хаглаад яхад жоох хүүхэд би бол дотроо тэгж л бодож байгаа юм чи дотроо тэгж мөрж. За би том болоод хизээж арх хамсахгүй дээ. Хизээж ингэж тий агсан аав шиг агсан тавихгүй дээ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхэд л нэг мэтгэл арх уудсан байж байгаа байхгүй. Тэгэл нөгөө архиа уугаад байх сонирхолтой. Тэгээд бүр үргэлжлүүлээд эцсийн үзэх сонирхолтой. Би бол одоо бүгдийг хүргэж өгөөд тэгээд эцэст нь одоо харьдаг. Тэгээд нэг бол одоо найзуудаа бас уруудтаа тэгээд найзуудтайгаа л хамт байгаал аймаар ч юм уу нэг тийм уухаараа би найзууд руугаа тэмүүлдэг. Манай эхнэр бол уухаараа над руу тэмүүлдэг байхгүй гэр бүл рүүгээ. Тэгэхээр энэ дэр нэг юм ялгаа байгаа шүү дээ ингээд тий. Одоо би харин бүр одоо энийг ам бартам хэлж байгаа байхгүй. Одоо би бол ямар нэгэн байдлаар одоо амслаа гэвэл зөвхөн гэрлүүгээ. Яагаад гэвэл хүн чинь яг ингээд яг энэ амьдралын явцад ингээд нэг уналт босолтууд гэх юм уу тий. Амьдралын энэ уналтууд унах тусмаа л яаж байгаа байхгүй ингээд ойлгоод энэ доктортой одоо харилцаа тэгээ доктортой гэр бүл амар амгалан гэр бүл те бүтэн нойр гээл те эднийг чинь сая сүүлд ойлгож байгаа байхгүй. Сая сүүлд найз нь болохоор солонгосчуудтай нэг кино хийсэн шүү дээ. Тэгэхэд солонгосын бүр амар том Horizon Works-ийн бүр том захирал Шангрила шиг том шилэн барилгын том кино компани захирал надад тэгж хэлчихсэн байхгүй. Цогтоо чи ямар ч үед бай намайг болохоор 3 жил дараас 3 хүүхдээ аав гэхээр амар баян гэж боддог байхгүй. Тэр нь фэйсбүүкийн дагагч болохоор Монголын хүн амд нь бодоод дагагчны тоонд нь бодохоор намайг ингээд Монголын ээж зэрэглэлийн жүжигчээ ингээд тэгж итгэдэг байхгүй. Тэгээд намайг болохоор 3 хүүхдээ аав гэхээр бүр амар баян гэж боддог. Тэгээд надтай энэ зэрэгцээ өөртөө нэг энэ зэрэгцэн тийм хүн гэж ойлгоод намайг найзаа гэд тэгээд цогтоо чи ямар ч үед би болохоор шүн дунд ингээд байгаад шүн болохоор сэргээд идэг байхгүй. Тэгмээд чи ингээд ямар ч үед ингээд шүний нойроо үр хүүхдүүдээ бодоод шүний нойроо хідэн дөргөөрд бити үнлээрээ тэр бом төгрөг байсан ч гэсэн хамаагүй штэ. Чи үр хүүхдүүдийг удаан байх нь чухал учраас чи шүний нойрыг юугаар бити солиорой гэд тэгдэг байхгүй. Тэгээ солонгосчууд ч гэсэн ер нь 6 цаг гэл энэ кабель мабла хураагаа авчихсан. Тэгээ энэ миний чи хурааж за энэ подкаст дуусгах нь гэж ойлгоно шүү. Тэгээд яг тийм юм билээ. Тэгэхээр одоо ер нь эрүүл мэнд гэдэг тал дээр би ер нь бол айгүй анхаардаг. Энэ манай урлагийнхан бүгд мэдэндээ би бол сүнхэндээ жимстэй, самартай тэгээ өдрийнхөө витаминуудтай, омеготой, дэтэйгээ ингээл дандаа л явдаг. Яагаад гэвэл аав ээж маань ингээд залуугаар өнгөрцөн болохоор амар хүүхдэд амар хэцүү байдаг хгүй. Тэгэл би чинь яг ээж маань намайг 20-тод өнгөрсөн ч гэсэн 20-тод ч гэсэн хүүхд байна л байгаа хгүй. Би одоо ч байна. Одоо ч гэсэн чи надад яг л нөгөө анх оюутан болоод танилцсан 17 тоо хэвээрэл байгаа хгүй. Би тэг ангийнхантай уулзахад манай ангийнхан яг хэвээрээ. Манай 10 жилийн хүүхдүүд ч хүн өөрчлөгддөг юм байл гэж ойлгосон. Тэгэхээр нөгөө яг тэр хүүхд наснаас олж авсан бүхэн ерөөсө тэр хүний насан туршийн тэр хүн байгаа байхгүй. Тэгэхээр би одоо энэ хүүхдүүдэд амар нямба ажилтдаг байхгүй. Нямба бүр амар хичээн. Яг хөө би хүүхдүүдтэй ингээд согтуу харагдсан мэт сая ярьлаа те. Гэхдээ би харагдаж байгаагүй. Огтоос харагдаж байгаагүй. Яг хөө зүгээр би ингээд хүүхдүүдтэй согтуу харагдаж байхаар энд найзундаа унтчихдөө гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд маань бас энэ амьдралын бас алдаа байна. Тэ эхнэр маань намайг хүлээж байгаа, нойргүй хонж байгаа. Гэ тэ ямар ч би одоо эхнэрийнхээ итгэлийг алдахгүй. Яаж ч гэсэн гэрт нь байх хэвээр, гэртээ заавал харих хэвээр гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд байх хэвээр байт юм билээ. Тэгээ юм нь бол охин дээрээсээ их ойлгож авсан. Тэгээ одоо л ингээд жоохон тэ ер нь сайн амаа гэхгүй зөв мундаг амаа гэхгүй. Гэхдээ яг аав хүн гэдэг бол ерөөсөө юм хүсэл мөрөөдлийн бэлэг тэмдэг. Тэгээ хүүхдийнхаа одоо бахархлын одоо
одоо баатар тийм учраас одоо үг үйлдэл нь юм байх хэвээр гэдэг одоо тэр амьдралынхаа төлөвлөгөөг одоо л гаргачихна. Одоо л найз нь одоо яг би одоо хүүхдүүдийнхаа төлбөр боловсролтод анхаарах хэрэгтэй юм. Тийм болохоор надад байнгын бэлэн мөнгө авах хэрэгтэй. Тэгэхээр надад эргэлдүүлэх бизнес байх хэрэгтэй. Би тэгэхээр одоо би худалдаа 8 хий талах зарсан чи яад ингээд одоо найз нь ингээд дэлгүүртэй. Тэгэхгүй бол дан киногоор кино амар эрсдэлтэй шүү дээ. Тэ нэг кино би ингээд амар гоё юм бодвол нэг кинон тоглодог. Гэтэ тэр кинон драма кино те эсрэг дүрмөр тоглолцонгууд яг намаа үздэг хүмүүс болохоор тэгэд идэхгүй ингэж үз. Үу ямар ч инээдэй байхгүй шал тэнэг кино шүү гэдэг байхгүй. Тэгвэл би нэг өөр драмаар өөрийгөө харуулмаар байдаг те эсрэг дүрдээ өөрийгөө тоглож үз харуулмаар би ингээд уул нь бол буцлаа л гэдэг тийм уран бүтээлч байхгүй. Уул нь бол байнга л буцалж яадаг. Тэгээд гоё ингээд ер нь бол жоохон инээдмээс уйдчихад байгаа байхгүй. Одоо инээдмээс надад одоо материал залах. Одоо хүн чинь ингээд материалтай үжиж хүн танилцуулна юм байна. Ингээл тэгээ урд нь гараад ингээд шүү дээ. Ямар ч материалгүй би ингээд өөрөөсөө хүн чинь ичин шүү дээ. Тэгэл одоо яг тийм байдалтай л орж байгаа байхгүй. Яа тэгвэл би найз нэг л 10 жил яг бүр инээдм киногоор яг ингээд бүр ингээд балбаа. Дээрээс нь хошин урлаг яг шоу тоглолтоор балбаа. Тэгээд дунд нь ямар ч юм байхгүй. Сая л нэг 20 жүжигэр нэг юм дөнгөж нэг юм хоёр үзэгдэл нэг юм тоглож үзэж байгаа байхгүй. Тэгэл тэр маань ч гэсэн амар олон жилийн маань хүсэл байсан. Тэгэл чи бид нар чи ер нь бол хошин шогийн жүжигчин болё гэж төгсөөгүй шүү дээ. Тэгээ театрын хүний шав. Тэгэл театрын жүжигчин болно л гэж төгсөж байгаа шүү дээ. Тэгээд тэр замаар дааж явсан гэдэг. За, усаа уцгаая. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Pearland Tag гэж Fitafit-ийн үн байгалаар нь үйлдвэрлэж гаргаж байгаа бас бидэнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд амттай ус болон амтгүй ус гэд энэ хоёрыг ялгааг нь тайлбарлах юм бол энгийн ус болон амттай ус хоёр нь хоорондоо ялгаатай. Энгийн ус бол зүгээр нэг энгийн амттай байдаг бол энэ Fitafit-ийн Pearland Tag гэдэг энэхүү ус нь болохоор яг эрдэсжүүлсэн уухад арай илүү таатай мэдрэмжийг өгдөг ийм ус байгаа. Тэгэхээр та нар маань бас ус уух усаа худалдаж авах гэж байгаа бол энэ Pearland Tag усыг худалдаа авч үзээрэй, сонирхоорой гэж хэлмээр байна. За тэгээд усаа сайхан уугаад хоёлаа цаашаага үргэлжлэе. Амар хэмэрлээ. Амар хэмэрлээ. Одоо яг подкаст эхлэж надаас 2 юм асуусан байхгүй. Гэсэн найз нь энэ дээр ямар амар хариулж байна те. Тэгээд би бас ингэж бодлоо. Яг ингэж чамтай ярилцаад сууж байхад ингэж подкастыг үзэж байгаа аавууд байх юм бол, ирчүүд байх юм бол одоо ингэж хосын амьдралын дийлэнх харилцаа нь биш те. Нөгөө архиталт одоо арх гэдэг зүйлээс одоо салдгаа. Тэгээд арх бол амьдралын дайсан гэд энэ бол зүгээр ч нэг гарчаагүй үг биш. Яг энэ бодит амьдрал дээр ингээ амьдралтай үг байгаа байхгүй. Тэгэхээр ингээ залуучууд минь одоо амьдрал зохиосон бол, гэр бүл зохиосон бол, хүүхэдтэй болёо гэж шийдвэр гаргаад хүүхэд гаргасан бол те яг энэ алкогол гэдэг зүйлнээс хол байгаараа хэрвээ энтэй ингээ зуралдаал ах юм бол чиний карьер, чиний амжилт, чиний хамгийн дотны хайртай гэр бүл хүүхдүүд чинь бүгдээрээ чамайг орхиод явна. Энэ угаасаа бичигдээгүй ч гэсэн яг үнэн зүйлээ. Энийг хэлмээр санагдлаа сая. Ер нь бол бас дийлэнх гэр бүл салт бол бас тодорхой хэмжээнд дандаа архитай архины донтолттой нь холбоотой байхгүй. Одоо ингээл залуучууд чинь гол нь манай бэлгүүнийг төрс өдөр гэдэг. Ингээл те амраагийн төрс өдөр. Гүйд хүүхдээ хараад хүүхдээ нэг хөөхөн хүүхдээ гоё юм яриад хүүхдээ өглөө нь хүргээд оройн авахын тхийг л бодохын оронд зүгээр бэлгүүнийг төрс өдөр за юу авч өгөх үү. За виски гэж юм ингэж байгаа яаж чаддаг вэ? Тэгээ хүний амьдралд ч бас бид нар чинь ямар цөөхөлөө найз нөхөд айгүй олон өргөн байгаа шүү. Тэнгүүт төрсөн өдрөө болгоноор ингээ яваад байх юм бол бас үндэл худлаа юм л. Тийм болохоор одоо ингээ үнэхээр одоо ингээ тэгээ бас тэгс сурах хэрэгтэй те. Би яг зүгээр тэгж бодож байгаа. Ингээл хоёр тоглож байгаа хоёр хүүгээ харж ирсэн нь тэр хоёр хүүхэд би байхгүй бол яана гэл те. Тэгэл нэг би одоо ингээд одоо санхүүгийн хувьд ингээд аав нэм чинь энэ гэр бүлийг авч явах хэвээр одоо ингээд хичээж байгаа шүү дээ. Тэгээд би ингээд байхгүй болчихвол тэгээд өлсөн тэгээд хувц сунар байхгүй сургууль соёл байхгүй тэгээд анхаарах хүн байхгүй хин ч над шиг ингэж анхаарахгүй хин ч над шиг ингэхгүй гэж бодоод тэгэлстэй нэг хүний чанар манар өстө ингээл өстө нэрэ амар юм бодоод тэгэл би ингээ ямар нэгэн байдлаар хүн чинь ингээд мөнх шүү дээ хүн маргаашаа мэдхгүй шүү дээ би ингээд зөв юм муу яар зав. Гэтэ санамсруу байдлаар найз нь ингээд гараал дугуйтаага жижигснэ даф гээл дайруулаад тарих бяц гээл мөхчүүл яг амар хүний амьдрал чи амар ахгүй. Тэгэл ингээд яачвал яана гэж одоо зүр үйлцэн үйлцсэн хөө аав та яг үлээд байгаа. Яач юм гээл тэгээд хата би бас нэг сайн нэг кейс хэлэхэд 4 хүүхдээ аав заяа байк авъя гинэ цалингаа бууцсан уул уурхад ажилтдаг гинэ байк авах гээд хурдны зам дээр очиод нөгөө байкийг унаад
нөгөө 4 хүүхдийн нь 3 хүүхэд нь ээжтэй нэг хажууд нь байгаа заяа. Тэгээд аав нь байк авах гэдэг юм гинэ. Тэгээ магадгүй хүүхдүүдээ сундлан нэг гоё юм бодсон баг. Аавын байк юм уу хүүхдүүд нь бас магадгүй аавыгаа хөөргсөн баг. Тэгээ хурдны зам дээр каск өмсгөн зүгээр хөшөндөг тестлет хийгээд нөгөө байкийг за 100 гаргаж хурдалсан байгаа. Тэгээд довд аваад нөгөө харагдхаа болцсон байгаа. Тэгээ энд 3 хүүхэд буюу ээж гидсэн дотор байгаа ээж 3 хүүхдээ ингээд 4 хүүхдийн ээж тэгээд нөгөө байкийг заргаж байгаа залуу худалдаа чинь залуу ингээд тавуулаа энд хүлээж байгаа нөгөө залуу хурдны замаар одоо нөгөө нисэх онгоцны буудлын зам байдаг шүү дээ тийшээ буутцсан. Хүлээгээл ирдэггүй. Тэр тэндээс нэг портер ирээд зөрөгтөө тэнд нэг осол болсон байна гэд тэгж хэлсэн гэж 30 минут. Тэгээ яваа очиход нөгөө каска зүгөөгүй тархин зад бяц. Тэр газар дээр тэр мах өмхөрөх тал руугаа орсон байна гэж аахгүй. Ерөнхийдөө бараг цаг болцсон. Тэгээд тэр халуун наранд тэгэхэд хүний амьдрал тийм байгаа байхгүй. Зүгээр л тэр аав байк авъя л гэж бодсон. Тэр аав өндөр цалинтай уул уурхаад ажилладаг. 4 хүүхдээ аав. Тийм учраас олон хүүхэдтэй юм байлгүй. Тэгтээ амар угаастай. Тэгэл ингээл аав байхгүй. Тэгэл тэр 4 хүүхдийн хувь зээ яах вэ? Тэг ер нь л аав байхгүй байх чи амар штэ. Аав байхгүй амар хэцүү. Би бол ер нь ингээл дутууга дүүрэх гэж л одоо хөдөлмөрлөд штэ. Багаасаа тэр олон дугууланд би яах гэж явж байгаа. Аав байхгүй штэ. Аав байвал би аавтайгаа цагийг өнгөрөөч штэ. Аавтай хамт хөл бөмбөг тоглоод одоо би хүүтэйгээ хөл бөмбөг тоглоод саксмаг тоглодог. Тэгэхээр нөх аав байхгүй болохоор аавын тэр хүсэл мөрөөдлийн тэр бахархлын юу байхгүй болохоор нөө өөрөө бахархал нь болох гэдэг чинь ээжийнхаа нөхөр нь болох гэдэг чинь одоо ээжтэй хань болох гэдэг хүүхдэл юм чинь дандаа гин цагаахан яг тэгж бодож ингэж би өөрийгөө тэгсэн байдаг байхгүй. Тэгмээд би бас тэр мэрийг ингэ бодохоор өстө нэр яасан ч би одоо ингэ одоо тий би одоо ингэ үнэхээр би бол ингэ яг ингэ хамааралтай юм бэл. Ер нь бол би бол зүгээр яг хамбард юм хэлээ. Зүгээр би хамааралт. Зүгээр гэхдээ энэ хамаарлыг миний хүүхдээ гэсэн одоо аавын сэтгэл аав үсийн хүүгийн тэ аав болсон мөрөөдөл ялнаа гэж бодож байгаа байхгүй. Ялнаа дийлнэ л гэж бодож байгаа. Тэгэхээр бол бас ингээл хаяа халууцал яхаар нэг ганц би уучмарч юм санагдаад амар хэцүү. Тэгээ уучмар санагдна гэхээр би зүгээр уучмар санагдангууд шууд гараад дууж ичж байгаа байхгүй. Тэгээ дууж игээл ингээл байж итл нэг арай нэг тогтоод ирдэг байхгүй. За тэгээ тогтоод ирэнгуут нь сайхан гэлүүгөө ороод хүүхдүүдтэй тоглоно. Тэгэл одоо ер нь яг ингэж л яахгүй бол одоо тэгээд яг энэ үг хэлэхэд бас амар болно бас зангиатай аав нар баг шүү дээ. Зангиатай аав гэдэг нь болохоор өндөр боловсралтай тий. За цогтоол яг урлагийн хүн жүжигчин ингээ авьяасаар амьдарч байна. Өндөр боловсралтай хүмүүс ч гэсэн тэнд байд юм билээ. Би одоо нэг сэтгэл зүйн төвд ингээд найз нь хандсан байхгүй юу? Яагаад гэвэл бас хүүхдүүдээ л бодож байгаа шүү дээ. Хэрвээ би сэтгэл зүйн одоо эмгэгтэй бол гэмтэлтэй бол надад дон хэрвээ байвал би тэр хэмжлэх хэрэгтэй. Тэгээ шар хаданд бүр амар олон уудас ангид бүгэлт юм билээ зөв. Нөгөө тийм бүглээд очроо үлээсэн чи жилийн дараа очроор нөгөө юмд очлоо. Тэгээд найз нь бол энэ олон киноны ард дандаа банкет байгаа гэж боддоо. Банкет байгаа. Тэгээд банкетын араас маргааш нь дахиад босч ичээд тэгээд дунд нь бас багын найзуудын төрсөн өдрүүд байгаа шүү дээ. Тэгээд жүжигчдийн төрсөн өдөр байгаа шүү дээ. Хамт кинон тоглож байгаа хүний маань одоо чи бид нар нэг баг болоод кинон тоглож идэл дунд нь чиний төрсөн өдөр болвол найз нь баярыг чи хуваалцсан нь шүү дээ. Яг гэвэл чи бид нар ихнэр нөхөр болж ингэж кинон тоглож байгаа юм чинь тий. Яа энэ юу архны подкаст болж энэ хавцаа яриад ярих байсан шүү дээ. Би л мам дээр ярьчлаа юу ч болов. За одоо хэлээ. Аав орё. Гэтэ аав харих хоёр холбоотой шүү. Би л одоо надад одоо супер аав байхад надад энэ л гай болоод байгаа байхгүй. Гэхдээ энэ гай болоод байгаа нь энэ нь өөрөө бий л байхгүй. Энэ сонголтыг бий л хийж байгаа байхгүй. Тэгэхээр найз нь одоо яг ингээд одоо шийдвэр гаргасан. Би одоо хаа үрхэл үзэж чам. Подкастын ерөнхийдийн тэтгэгчээр Перлонда тайг эрдэсжүүлсэн ус бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү усыг байгалаар нь хэрэглэгчдийн гарт хүргдгээрээ онцлог бөгөөд Water Expo 2025-д дэлхийн өндөр зэрэглэлийн 65 улснаас амтаараа мөнгө медаль, 2026 онд Бүгд найрамдах Солонгос улсын Киса нийгэмлэгийн 10 дахь удаагийн амтлагааны уралдаанд стил усны төрөлд алтан медаль, мөн спарклинг усны төрөлд мөнгөн медаль тус хүртжээ. Тайгийн усыг амталж ууя. Перлонда тайг эрдэсжүүлсэн ус. Цагийн хувьд болохоор аавын оролцоо хэр одоо бидний одоо нүдээр миний нүдээр ингээ харж байхад бас чамгүй сайн ингээд аавынхаа үргийг биелүүлдэг те. Ингээд хүүхдүүдийг бас
сургууль соёлоос гадна илүү зүйлээр хөгжүүлэх хэрэгтэй гэдэг тал дээр бас ингээд санал нэг байдаг юм шиг аав юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр аавын оролцоо ер нь хэр байна? Ер нь аавын оролцоо гэр бүлд байх нь хэрэгтэй мүү, хэрэггүй мүү? Би бол яг өмнө нь болохоор яг 20 эдтэй яг яаж явах үедээ болохоор одоо нэг хүнд нэг хайрын хил гэж байдаг шүү дээ нэг хайрын хил гэдэг. Одоо жишээ нь манай эхнэрийн хайрын хил нь болохоор гой амттай хоол одоо надад болон хүүхдүүдэд хийж өгөх дуртай. Тэрийг ингээд амтрахын идэх нь өөрөө ингэж гоё кафе авдаг байгаа байхгүй. Тэгмээд миний хайрын хил болохоор мөнгө олох гадуур явж мөнгө олох байна гэж би өөрөө бодсоохгүй. Би зүгээр миний тэгвэл хайрын хил юу юм бэ гэд зөв яг би ингээд чиний подкастуудыг ингээд эерэг юмнууд үзэн штэ. Тэгэл за би бол нэг иймэрхүү аав. За энэ хүн ямар хүн аав ингээд бас үзэн штэ. Тэгмээд хайрын хил гэдэг юм ингээл та энэ дундаас гарч ирж байгаа байхгүй. Тэгмээд би бол эхнэрийгээ бол тэгж тодорхойлж байгаа. Энэ бол угаасаа яг зөв би хөндлөнгөөс имийг ингэж харахтаа бол аюу сайн. Одоо хөндлөнгөөс амар зөвлөгөө уншуун зөв. Яг өөрөө бол аахгүй за. Тэг би бас яг өөрийнхөө хайрын хилийг ингээд аюу олон өдөр ингээд бодоход бол би яг ингээд мөнгө олох нь би хайр юм байна. Яагаад гэвэл би одоо мөнгө санхугаар их дутуу өссөн тий айлын хажуу өрөөнд л миний 10 жил 1-р ангиас 10 дугаар анги төгсөх хүртэл ингээд хажуу өрөөнд явцсан болохоор тэр нэг дутуугийн юугаар ингэж нэг мөнгө олох нь би юм болов уу гэд. Тэгээ би тэрийг бас ихнэрт хэлж байгаа байхгүй. Миний хайр хил бол мөнгө олох юм байна. Гэхдээ энэ мөнгө олох гэдэг нь болохоор бас нөгөө талаараа нэг аавын нэг одоо мяа аав биш тий. Байд аав юм нэг юм болохоор мөнгө олж ирэхийгээл сайн аав ойлгочод байдаг байхгүй. Юу хуцаад мөнгө олох юу ч биш гэдгийг би өөрөө хүүхдээ 6 сар яг тасралтгүй хүүхдүүдэд харахтаа ойлгосон байхгүй. Би тэгээд энэ гэрээ ажлыг бол зүгээр цалингүй хөдөлмөр эрхлэлт юм байна гэж ойлгосон байхгүй. Яагаад тэр би кинонд хичнээн би хүнд хэцүү кинонд тоглосон ч гэсэн гэрт хүүхдүүдэд харахад ядралт нь гэрт хүүхд харах нь амар ядарч байгаа байхгүй. Тэгэхээр энэний цалин яагаад ийм үнэлэгддэг юм бол гэж би яг бодож байгаа шударгаар. Тэнгуутаа энэ гэрээг хүүхд харна гэдэг бол ерөөсөө цалингүй хөдөлмөр эрхлэлт юм байна. Хөдөлмөрийн гэрээ хийдэг шүү дээ бид нар. За би ийм цалин авч ивэл энэ цалин ажлыг хийх болно гэдэг шиг тэр хөдөлмөрийн гэрээг ер нь бол нөхөртөө бараг хийхэр юм билээ. Би бол одоо эхнэр маань ингээд одоо өрхийн тэргүү ингээд одоо бизнес хийгээд ингээд явдаг заримдаа тийм айл байдаг шүү дээ. Одоо эхнэр нь одоо өрхийн тэргүү болцсон. 8 хийдэг. Тэгээд аав нь хүүхдүүдэд хүргээд ятдаг гэрээ харддаг юм уу тий. Хэрвээ тийм байр суурьтай байвал би бол эхнэртэйг гэрээ хийх юм бэл. За энэ бол одоо цалингүй хөдөлмөр эрхлэлт юм байна. Ийм болохоор би одоо ингээд гэрээ хийя. Би тэдийг аавна. Нэр яг аавна л гэх юм бэл. Тэгэхгүй нэр үндэл зургатаар хараад тэгэл ингээд яхад тэгэл амар хэцүү тэр болгоны чинь жижигхэн засаж байгаа зүйлүүд бол яг ингээд одоо минийхаар бол гой нүдний шилж юм. Би болоод ингээд гой цаган туртай, гой гутлан туртай байхгүй тэгээ гой малгайн туртай. Тэгээ тэр мэрийг авал за яад ч л нэг ёо гэл надад нэг гой гутал авч өгөөд үнэхээр миний төссөн цагийг маань аваад өгчвөл за нэг 7 хоног нэг хүүхдээ харахад яах вэ тэгэл нэг жоохон урамтаа нэг бүжгэлж хүүхдээ харахаар байгаа байхгүй. Тэгэл юу ч авч өгөхгүй бол нэр үнээл бас ингээд нэр яргуунаад би бүр орой орж ирсэн баг ингэж баг ингээд юм ярмааргүй тэгэл ёо ядаж чухлын гаднаас хөслөж ажил хийж байгаа шүү дээ. Тэгвэл ажил хийж ингээд ажлаа тараад бас жоохон хүн чинь бас ажил хийсэн нэг бас эготой хүн болго эготой шүү дээ. Яа японаа гэдэг. Атсгэр голд нэг энд юу нэг хошиг тэгдэд байгаа. Илүү ядарсан шүү дээ. Тэгээд гомдоо тэгээд тэндээс нэг юм үл ойлголцоод үүсээд идэм байлаа. Тэгэхээр эмэгтэй хүний тэрийг би амар ойлгож байгаа юм гэл. Гомдоо л байгаа. Тэгээд гомдлууд нь бүхнөрөө л байгаа. Тэгэл тэд нар чи хаяа нэг мартаар яг гэрт орж ирэхдээ хаалга өшгөлж юм байлээ шүү дээ. Тогш хонхоо даахгүй өшгөлж. Тэгээд би болохоор сая арх дарсыг ярьдаг нь болохоор намайг болохоор хүмүүс тэгээд байдаг байхгүй. Би болохоор миний лайфстайл болохоор хүүхдүүдэд би 4 цагт биш үү найз нь зураг авал 4 цагт тарлаа бол би өглөө 6 цагт босоод хүүхдүүдэд заавал хүргэж өгнө. Би хүүхдүүдэд хичээлдээ явахад нь заавалчгүй нэг 2 юм уу нэг өндөг идүүлээл явуулна. Заавалчгүй. Тэгээд хүүхдүүдийнхаа омега болон Д витаминыг заавал аавна. Зөв миний нөө лизм маань ихэд хөө чи мөнгө өгөөч машины чи хураалаа гэсэн ч хамаагүй би эхлээд эднийгаа заавал хийн. Тэгээд би бас хүүхдүүдтэйгээ заавалчгүй гоё ярилцсан. Би бол машинаар чи машинаар л хүргээд өгч штэ гэдэг хахад л би хүүхдтэйгээ ярилцах дуртай байхгүй. Яг эндээс одоо хүнсний дөрөөс плюскэ ортол ингээл хүүхдтэйгээ ярилцах дуртай. Би бол бас тэр тал дээр бол аягүй дайжгүй. Би зүгээр мөнгө олж ирэхийгээ одоо аавынхаа үргээ гүйцэтгэсэн гэдэг одоо аавын одоо тэр сул талыг ойлгоцсон байхгүй. Ер нь бол тийм аавууд маш их байдаг байхгүй юу. Ингээл
За тэдийг боллоо. Яа гэлтэй. Тэгэл буудан дээр гівт чинь. Гэхдээ тэр хүүхд юу болж байгаа, яаж байгаа одоо тэр хүүхдтэй ярилцгал ёстой юм дээр ярилцдаг байхгүй. Тэгээд тэр хүүхдтэй заавалж тоглох хэрэгтэй юм билээ. Заавалж тоглох хэрэгтэй. Тэгсэн чи манай охин одоо бүр ийм болсон. Манай охин яг сүүлд яг битэрийн ярилцлага ийм зав. За хоёул онцгой зохио тоглоё гэ. Би толгойг нь хөгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Онцгой зохиож тоглоё гэл. Тэгэл тэгсэн чи надад онцгой зохиож байгаа гинэ. Ам хүнд нэг байдгүй хоёр байдгүй гинэ. За. Тэгэхээр нэг байдаг гэсэн чи. Зүв байна, мундаг байна гэдэг. Тэгээд надад дандаа зүв байна, мундаг байна гэдэг байхгүй. Яг нэг юм хүү тиймтэй зүв байна, мундаг байна гэдэг унгаад байдаг. Тэгээд энэ үгийг би тогтооцсон байж байгаа нэг өдөр цэцэрлэгт нь очиод ингэжсэн чи багш нь яг цаашаа харцсан. Зүв байна, мундаг байна гэдэг юм. Гэсэн хүүхд чи яг тийм хөөргөө. Тэгээд намаагаа тэгээд гэсэн. Тэгээд хүнд хөмсөг хоёр байдгүй, нэг байдгүй гэх нь. Хоёр байдаг гэсэн чи. Зүв байна, мундаг байна гэдэг байхгүй. Тэгснэ хүнд үс нэг байдгүй, хоёр байдгүй гэд тэрэн дээр миний охин алдаж байгаа байхгүй. Тэгэхээр хэлдэг байхгүй. Миний охин энэ үсийг тоолж баршгүй. Энд маш олон байгаа. Аав нь одоо будаатай хоол идэхэд маш их будаа байдаг шиг тэрийг аав ширхгэн тоолж чадахгүй шиг энэ үсийг аав нь тоолж чадахгүй. Тэгэхээр энэ бол маш олон гэд явчихдаг хүү гэсэн чинь. Үгүй нэг байдаг гэдэг байхгүй. Үгүй нэг биш гэсэн чи та бодолтой ингээд нэг байгаа үстэй минь нэг биш үү энэ надаа гэдэг бооцсон нэг үсээ үзвэл энэ нэг биш үү гэх юм. Үгүй наа чи ингээд дотроо ингээд ширхэр маш олон гэсэн. Нэг байгаас үгүй маш олон минийх наа чи үстэй толгой арзаачлаа гэдэг наа чи олон болохоор ёо үстэй толгоос их юм алга гэж хүн ярьдаг мардаг хэлж байгаа байхгүй. Гэсэн чи ёо за гэж ёо тэр ёо за гэдэг нь болохоор багш биш ээж байхгүй. Ёо за гэдэг гүй тэгсэн байхгүй ингээд яг л тийм л. Тэгэл ер нь бол яг би яг хүмүүс болохоор би яагаад ингэж бас ярьж байгааг бол би нэг өглөө хүүхдүүд заавал хөрөж өгдөг, орой заавал авдаг учраас нэг яадаг байхгүй. Тэгээ аль болох алхаж авдаг байхгүй. Би нэг машин унах дургу, машин айгүй муу ундаг. Тэгээд дугуй ундаг. Тэгээд дугуун дээрээ суулгаад ингээд түрээд явдаг. Нэг бол ингээд яадаг юу лээ алхаад явдаг, алхах дуртай. Тэгээ тэр үдийг гоё ярилцах амар гоё байдаг. Тэгээ татаад байхгүй амар гоё хөгжилтэй. Надад л Монголын комедианаас илүү манай хүүхдүүдийн тэр нэг ганц хоёр хүн хариултууд татаагаа ашдаг байхгүй. Тэгээ энэ ингэж бодоод хариулчлаа гэж бодохоор бүр амар инээд түрээд. Тэгээд ирийн ээжд нь ирээд хуваалцсангууд нөгөө нэг яг ээж нь л яг миний тэр жоок нэ ойлгож байгаа юм чинь. Ээж нь саваад юм чинь. Тэгээ найзуудтай ярихаар найзууд Нэх ойлгох. Өөр юу вэ чамаар тэгээд яг хөө хүн болгоны хүүхд одоо эцэгтэй л тэгэл тийм байд юм болоо даа л гэж тэгэл боддог. Яг би яг зүгээр нэг яг үнэн гэлэхэд би ингээд сайн аав гэдэг байгаа энэ олон аавуудыг бол би харсан, найзалж үзсэн. Надад бол үнэхээр хангалттай байдаг. Зүгээр тэднийг улам хичээ гэж байгаа юм биш, зүгээр тэгэл боломжоор хүн байгаа л тэр хүн хичээж байгаа л тэр хүн хичээж байгаа л үгүй байгаа л тэр ихгүй. Хүн тэгэхэд тийм хэв амьдралаараа л сурцсан. Надад бас байгаа л юм. Би боломжоор би яагаад гэвэл кино минутаа гэдэг ийш тийш явчихдаг байхгүй. Тэгээ намайг болохоор хүмүүс тэгээд идэг байхгүй. Одоо ингээд фэйсбүүк ажиглаад хахад цогтоо сайн аав, цогтоо сайн аав. Цогтоос айгуу мундаг шүү дээ, айгуу сайн аав. Ээж нь аахгүй тэнүүл минүүл ста нэтрэгээд одоо ээж нь жоохон ингээд уран төсөөллөөр одоо эргэн тойрныхоо тэр хар шар мэдээ те хов живээр ингээд одоо ээж нь жоохон муу хэлээд байдаг. Би бол өстой нэг ээжийнх нь шагаанд нь ч хүрэхгүй. Бүр шагаанд нь ч хүрэхгүй. Зүгээр одоо миний эхнэрийн хүүхдүүдийн маань ээжийн лайфстайл над шиг биш байхгүй. Би болохоор надад хүнээс нуух юм байдгүй байхгүй. Найз нь ингээл архины хамаалтайг ингээл хэлж чинь. Тэгэл өмнө нь бол хаач ярьж байгаагүй л байгаа байхгүй. Тэгээд ингээд нуухан байхгүй. Би одоо юугаа нуух юм. Надад үнэхээр нуухан байхгүй. Надад гоё байдаг, амар байдаг байхгүй. Юм нуугаал ирэхээр би чи ёо ингээд яасг нэг ингээд цочоод өөрийгөө барьж өгөөд ер нь ингээд амар гимтэй нэг юм цаанаасаа би ингээд мэдэгдэнэ. Нуухан байхгүй болохоор надад арай гоё хөнгөн. Тэгэл хүүхдүүдтэйгээ гоё байхад ингээд айгуугаа амар байдаг байхгүй. Зүгээр миний эхнэрийн хувьд болохоор зүгээр лайфстайл нь тийм хүмүүсээс зарим тохиолдолд хүүхдүүдээ ингэж хамгаалж те одоо им чон хүртэл ингээд үр зулцгаа ингээд хамгаалдаг штеп. Тэр хамгаалж байгаа нь сошиал дээр ил гарахгүй гэж байгаа байхгүй. Тэгэд бас хүслээ бид тэр бас нэг ярьсан юм болохоор нэх одоо ингээд хүүхдүүдээ гаргаад ингээд байхгүй л гэдэг таахгүй. Би болохоор үнэхээр яг хүүхдүүдтэйгээ нэг жоохон стори хийгээл ингуут л яг одоо юу гэдэг фитафити хүүхдийн суундаа тэгээ хүүхдийн одоо Итали гутал мотол ч юм уу тийм хүүхдийн чанартай юмнууд ингээд над руу хандаад ороод ирдэг байхгүй. Тэнгууд тэр нь бас надад миний одоо амьдралаа авч явж байгаа хүний хувьд бол нэг талаараа айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ би гурван хүүхдтэй арьсан гоё чиг татгүй гутлыг авч өгөөд тэр нь за хүүхдүүд өнөөдөр гутал авч өглөө тэгэл авч өгдөг л ёстой юм чинь тэгэл тэр надаас гарах юм тийм хэцүү биш учраас тэр нь надад уулна айгүй зүгээр байдаг байхгүй. Тэрийг маань эхнэр маань бас жоохон ойлгохгүй. Гэхдээ одоо ингээд жоохон ойлгож байгаа гэж бодоод яа тэгвэл
би ингээд одоо болохоор жоохон хамттай байхыг бодоод байгаа хөөхгүй. Тэгвэл би нэг киног л 30 хоног алга болчихсон. Тэгээд ингээд нөгөө хамттай одоо бид төр ингээд 10 жил болсон ч гэсэн яг хамттай байсан цаг хугацаа маань 5 жил тасралтгүй хамт байсан хосуудын хажууд тэр гоё сэтгэл ханамж тэр би бинээ ойлгох тэр харилцаанд хүрэхгүй байгаа хөөхгүй. Тэгэл худлаа нэг 10 жил бид төр 10 жил болсон гэл ингээд идэг. Хүсэн тэр 10 жилдээ яг хамт байсан хэд юм бэ? Сая би ингээд 20-од кино хэлж шít. 20-од киноны гол дүр хүн тэгээд зураг авалт ямар хэцүү лээ. Хэдэн талаас ямар их цаг хугацаа нойр хоол. Тэгэд одоо ингээд жоохон би найз ингээд уран бүтээлээ цөөлөе гэж бодоод байхгүй. Тэр гайхалтай уран бүтээл гайхалтай найруулагч нь хамаагүй. Зүгээр л гэр бүл гэдэг юм ингээд яг авч яваад за нэг ослохгүй 3 хүүхдээ их сургуулийн төлбөрийн төлөөл ингээд яачвал за би бол амиа аваад хаанч харах шиг дасан зөгцөөд ингээд амьдчих юм бол би бол зүгээр ядаж нэг дэлгүүр ороод ой аль зээлчих гэхэд аав зогтоол гэдэг юм лээ. Ямар ч дэлгүүр тэгэхээр надад амар гоё байхгүй. Би тэгэхээр хаанч одоо хунд худлаа хэлэхгүй хулгай хийхгүй тэгээ залдахгүй тэгээ заллин ихгүй л бол хаанч гоё шудраг хөтөлбөрийн хөлсөөр л амьдэрч штэ найзны. Би л яг өөрөөсөө илүү аавыг өстой нэг хоёрхан л харсан. Тэгэхээр л бас амар ер нь бол аав нарын юу бол айгүй ер нь жоохон таарав. Тэгээд бас заримдаа бас уур хүрнэ. Ингээл нэг сайн аавын дүр тоглоод худлаа гэдэг нь мэддэгдээд байдаг байхгүй. Тэгээд нэг худлаа нэг ихнэр ингээл нэг юм төгс хоос болохгүй нэг төгс аа болохгүй. Бүү штэ худлаа чинь зүгээр яг би бол хүнийг харцтай тэр биеийн хилэмж тэр яриа текст үнэхээр аап бол амар хөөрхөн гэдэг байхгүй. Зүгээр хүүхдтэйг алхаа явж байхад л харагддаг байхгүй. Тэр хүүхдийн нүднээс нь харагдчихдаг байхгүй. Аавын нүднээс ч биш. Тэр нэг худлаа аав бол нэг энийг ах аав энийг аваад үг гэх нэг юм худлаа нэг мөнгөөр зодсон бааны юм аваад өгсөн. Тэгээд тэр хүүхд ч гэсэн тэрийг авч өгöd тэр ч гэсэн хүүхдийн хайр ч гэсэн бас худлаа болж байгаа юм. Яг тэр авч өгсөн зүйлд нь л аавтай хайртай болж байгаа байхгүй. Аавтай хайртай биш. Яг тэр аавынхаа авд гоё юмнуудыг авч өгдөгт л аавтай хайртай. Гоё авч өгсөн юмнууд нь л хайртай гэх юм уу. Ингээд хайрын салаа авчиж байгаа байхгүй. Яг аавтайгаа гоё тэрвэлдээд. Тэгээ одоо ингээд зүгээр цэцэрлэгээс нь хүүхдүүдээ суулаас нь авахд зүгээр аав нарыг амархан дөө нэг аав нарын шоу юу 10 аавыг зогсоож байгаа хүүхдүүдийн яг яаж авч ийн гэхэд л хүүхдүүд одоо манай охин яаж авдаг гэж бодно. Яагаад гэвэл би хүргэж авч байгаа хүүхдүүд цаг гаргаж байгаа учраас ааваа гэж үстэй амар ороод гэрэлтэй зүгээр хүзүү ороогоо зүгээр амар гоё штэ бүр амар гоё халуун яг янаг хосууд ч бүр амар гоё халуун үнэхээр халуун гоё ингэж авдаг. Бүр тэнд зурж ирсэн аа ингэж хараад ааваа гэсэн худлаа аавууд штэ тэ амар өрдмөр зүгээр л хүүхд ингэж байгаа л ингээл аав руу хараад тэгэл тийм зүгээр л шиг жорлоо орох байгаа юм шиг зүгээр алхаж байгаа л тэгэл очиод хуцсан өмсөл тэгэл нөгөө аав нь худлаа ээж нь яасан ээж нь ч тэр юу гэсэн эмээний юу гэсэн мөксөн гэдэг худлаа тийм ховж тийм танаахан манаахан гэдэг нэг юм тийм гэр бүлийг мэднэ. Тэгээ миний нэг бас нэг юм нь болохоор найзд нэг аав ээж байхгүй учраас тэгээд одоо манай эхнэрт маань болохоор бас нэг аав нэгэд бас тустай байдаг учраас бит хоёр маань ганцхан эмээт хүүхдүүд дундаа тэр нэг хамтаа амьдарч байгаа учраас нэг одоо хосуудын бас нэг миний нэг бүр хатаархдаг нэг юм байдаг байхгүй. Өнөөдөр танаа аав чинь нөхчхөө гэл те. Танаа аав гэл хоёр харилцаа эмээ өө зур хүүхдүүд дээр ач нар дээр алдсаал ёо ачаалын амар үүрээд суусуул нэг хоёр хос ёо бүр харахаар л бүр амар гой санагдал тэгэл тэр хоёр цугтаа гой гадуур явах юм цуг шоудах юм тэгэл гой нэгэндээ хувцас авч өгөх юм ёо дэлгүүр орох став байхгүй. Тэр хүүхд өсөхөд нэр үндэ хүүхд хүргээд авах төдийдл чинь амар ажиллагаа байна. Тэгээд хүргээд авахд эргët нь хоол нь бэлтгэх тэр чанартай гой хоол махын буцалгаал нь буслах нь хүүрнүүд ерөөсө баг гойм хөгчөд идэх хөхгүй. Баг нэр зайц май зүгүүд хям хөгчөд идэх хүүхд. Яа би бүр дэлгүүрийн CV-гээс зүгээр нэг бишгээ аваад гутал би бас амар өрөө өвддөг байхгүй. Яа тэгвэл дэлгүүрийн би яг муу хэлж байгаа юм шиг. Ерөн зөв дэлгүүрт байх бүх хоол нэг хонцсон байх магадaltaй байхгүй. Хонцсон хоол хотоодонд ямар муу гэдгийг бүгд мэдчихэж яагаад дэлгүүрээс он сарын нарсан өнөөдөр чи 15 өнөөдөр 15 гэдэг нэг үгүй тэр чинь бэлдээд те хүргэлт энэ олон компани яаж байгаа юм чи миний муу жижигхэн хувцсны дэлгүүр гэхэд хувцаа яаж бэлдэж яаж зөөж ин тэг хүргэлт гэхээр яалч нэг өдөр яалтагдтал байт юм лээ. Тэгэхээр 15 гэвэл нэг хонцсон л гэж хоол гэж бодоорой. Тийм болохоор хүүхдүүдэд шинэ хоол өгч байгаарай гэдэг таахгүй. Тэгээ бас манайхан ч мангар хүүхдүүдэд авч гадуур хоолно ёо. Тэр ресторан чинь би бас 3-4 жил ажилласан. Хоолыг манай хоол 15-20 минут гарна гэдэг шүү дээ тий. Тэгсэн ч гэсэн тэр махнуудын бүгдийг бэлдсэн хонооцсон л махнууд байдаг хгүй. Гялгар утанд бэлдсэн. Тэгээ махаа гаргаад нөгөөдгөж дахиад гэрэлэн дээр ингэ шараад. Үгүй пэйж нэгж халааж агаад тэгэд халааш. Та ер нь AI ChatGPT-гээс ер нь пэйж
пэйжэнд хоол халаах хэр хортой вэ гэдэг асуугаад үзээрэй зүгээр. 2 3 нүур гарч идэх амар хортой. Тэр чинь нэг хүчээр ингэж яадаг. За энэ подкастын цаг нь дууссан. Цаг нь дууссан. Хоёул би ганцхан удаа нэг 2 дугаар орчдөг. Дараагийн дугаар нь part 2 цогтойгоо дахиад. За тэгээд дараагийн асуулт нь болохоор юу гэхээр та өсөлтөнд хоёр маань мэдээж бас ингээд 10 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Хосуудын хоорондох харилцаа гэд гэр бүлүүд болгон асуудалтай байгаа. Асуудалгүй гэр бүл гэж угаасаа байхгүй те. Тэгэхээр гэр бүлдээ та хоёрын хооронд баримталдаг ямар нэгэн зарчим байдгүй гэж асуумаар байна. Одоо ингээд үдсэж байгаа ингээд гэр бүл ч гэсэн асуудалтай гэр бүлүүд зөндөө л байгаа. Тэгээ би яг ингээд аавууд орсон үед бол зайлшгүй нэг асуудаг байхгүй. Гэр бүлд та яаж оролцдیں۔ Тэ их нартайгаа яаж ярилцдیں۔ Та хоёр ер нь гэр бүлдээ хэрүүл баг гаргая, хүүхдүүдтэйгээ ингэж харьцъя гэдэг дээр ямар нэг юм баримталдаг юм зарчим ч юм уу. За эсвэл зүгээр хоорондоо ярилцсан зүйл байдаг юм уу? Тэр ер нь хэр чухал юм байх ёстой юм уу амьдралд? За ер нь бол одоо ингээд битээр бол эхэндээ бол ингээд осууд ингээд ярьдаг юм аа ингээд хоёулаа бүх зүйлээ ярилцсан гэл. Гэтэ яг ингээд амьдраад эхлэхээр одоо амьд явах амархан амьдрах хэцүү гэдэг шиг ингээд амьдрах бас үнэхээр хэцүү байгаа байхгүй яа тэгвэл одоо ингээд нийгэм цаг үе те ингээд уур амьсгал хүмүүсийн одоо харилцаа хандлага тэгээд яаж яах битээр ч бас нэг гэр бүл олонний танил гэр бүл учраас тэгээд бас ингээд би бол ер нь бол надад бол анх бол би бол одоо их нэрийгаа уйлуулахгүй л гэж авч суусан тий. Өчнөө уйлуулчих واخхой. Зовоогоод өчнөө уйлуулчих واخхой. Тэгэл за намааг бол зовоож уйлуулээх واخхой. Тэгэхээр би харин асуудлын гол нь надад байна л гэж би дотроо бодож байгаа واخхой. Тэгээд яг гоо би бол яг эцсийн дүндээ ингээ яг зүгээр яг юугаа хэлэхэд одоо миний ээж болохоор одоо эхнэрийн маань ээж болохоор ийм одоо ганц айлын ганц охин баггүй. Тэгэхээр энэ охиноо дахиж би хүүхд төрүүлэхгүй. Энэ охиноо л би хайраар дүүрэн өсгөнө. Тэ? Дахиад хүүхд төрүүлчихвэл би хин нэгний бас хайраар тутаачвал яах юм бэ гэд одоо хүнтэй ханилд суугаагүй байна. Насан туршийн тэр одоо 20 эдтэй тэр залуу насныхаа амьдралыг тэр чигтээ энэ охинд бол зориулсан байгаа юм. За ингээд энэ хайр дүүрэн одоо ингээд химжих заалтаар ингээд тийм багаж байдаг бол одоо химждэг бол 100% пул ингээд амар memory full. За намайг химжиж гэсэн чинь найз нь айгүй бага байна. Одоо ингээд би үнэхээр ингээд хайр халамж айгүй бага өссөн байгаа байхгүй. Тэгээ хайр халамж гэсэн 20 эдтэй гарсан ч гэсэн ингээд заримдаа надад би ийм л юм бодоод байдаг байхгүй. Нэг гоо ээжийнхээ үрт унтахаас нэг гоо ээжийнхээ дэргэд нэг өдөр байхаас ч юм уу тийм ингээл ээжийн дэргэд байхаар чи ямар гэдэг вэ зүгээр тий нэг гоо миний мөнхүү гэл тий би ингээл хүүн буруу юм хийгээд штэ арх уучлаа штэ ингээл тий ингээл гэртээ онсонгүй штэ гадуур онцлоо штэ гэл хүүн буруу юм хийсэн. Тэгтэл ээж ингээл ээжийн дэргэд миний мөнхүү гэл яг тэр нь мэдэгдээд байдаг байхгүй тэгж хэлэх нь гэх юм уу. Тийм гоо хайрламж. Тэгэхээр тийм хайранд өссөн хүний юу өөр миний болохоор хайр дундуур байгаа хгүй яагаад гэхээр үнэхээр ингээд аа маань ингээд жоохон багтгууд болчингууд эмэгтэй хүн бол сэтгэлийн тэнхээ гэдэг ч юм уу те төвчээр тэр юу ингээд насан туршийн ханаа те насан туршид амьдрна гэсэн тэр залууга алдчихаар ингээд эмэгтэй хүн бас үнэхээр ингээд ундаг юм билээ л те ундаг сэтгэл зүйн хувьд одоо ээж маань яагаагүй гэхдээ ээжийг би аав ээжтэй буруу өгөхгүй л те мэдээж миний ээж чадлаараа л хичээсэн те тэгтэл тийм нэлон биш байсан байгаа байхгүй нэлон биш гэдэг нь одоо тийм хайр тийм дүүрэн биш ээж хайртай шүү тэгээ ээж хайртай шүү ээж маань ч гэсэн үр минь хайртай шүү гэж гээдэггүй ер нь миний ээж тийм жоохон тийм мушиг тийм шулуун шудраг гэхдээ амар сайхан сэтгэлтэй юм байсан байхгүй тэгээ гин цагаахан тэгээ тэнгууд би тэр амьдралынхаа тэр өсөж бойж хаа одоо тэг хүүхэд хайраар дүүрэн байх тэр юу наснда яг одоо хувь тавилангийн одоо жамаараа нэг хайр дүүр өсөөгөө байхгүй. Тэнгууд хайр дүүрэн хүн, хайр дундуур хүн хоёр ингээд гэр бүл болж шít. Тэнгууд одоо л найз нь ингээд хүнийг ингээд хайрлж сурж байгаа байхгүй. Яагаад сурж байгааг бол одоо би ингээд охинтой болчингууд нөгөө нэг ээж гэдэг тэр нөгөө хорвоо ертөнцийн тэгээ тойрог ирэх жамаараа охин маань одоо миний ээж шиг чим шиг намайг
хайрлаад халамжлаад миний аав гэл ингээд юмгууд тэр нөгөө нэг ээжийн тэр хайраар ингээд би яаж байгаа байхгүй. Ер нь бол ингээд ээжийн дэргэд ямар байх ямар гэдэг лээ те хоол унд те хайр халамж хүлэн даарсан юм шүү ингээл ямар гоё лээ те зүгээр л ээжийнхээ дэргэд байхад зүгээр юу ч байсан зайл штэ те юу ч байсан бүх юм зүгээр зайл болно штэ. Ээжийнхээ дэргэд байхад зүгээр эр хүнээр ч яад юм ер нь баг эмхтэн хүн ер нь бол би дотроо тэгж бодож байгаа байхгүй. Тэгээ яг янз янзаар л ингээд бодож байгаа. Тэгэхээр би бол эхэндээ бол эхнэрийгээ ингээд ярилцсан ингээл гоё төгс хос шиг ингээл тийм байхаа л хүсэж одоо тэгдэгсэн. Гэхдээ би чадаагүй байхгүй. Би чадаагүй. Би жоохон зугаа цэнгэл хөөсөн. Би ингээд бие тоосон. Тэгээ од болсон. Тэгэл киноны банкад хүлэн авалт дандаа л захирал томчуудаа уулзах. Тэгэл надтай найз болъё гэсэн. Тэ гоё цогтоотой байвал инээдтэй байна гэж боддог ч юм уу. Тийм янз янзын гişүүдийн хүүхд мөхтэй 9 жорын юм нэгэл бас ингээ карьер өндөр хүмүүс чи амар эго амбиц одоо тийм одоо энэ байр суурь эзэлсэн хүнлийг хүн гэж бодоод зүгээр байр суурь эзлээгөө зүгээр энгийн нэг аавыг баг хүн чинь бодохгүй тийм нийгэм байна шүү дээ. Яг тэр үед чи яг ингээд миний одоо юу таарсан тэгээд би яаж яах залуу тэгээд тэг хайр дүүрэн өсөөгөө болохоор тэр нэг хүнийг хайрлж мэдэхгүй мөнгө олохоо одоо хайргаа бодцсон. Тэгээд ингээд одоо ингээл яг ойлгож сурч байгаа хгүй тэгээд яг би бол эхнэрийгээ ингээл анх чамааг бол хизээж үйлүүлэхгүй гэдэг байсан. Гэхдээ бол маш олон үйлүүлчихгүй бүр тоон хид чимээ бүбэнд. Тэгэл юм л бол чемдана аваад гэрээсээ гардаг те. Тэгэл нэг найзынд очиод гівтчихдэг. Тэгээ нэг бол буудлаа аваад гівтчихдэг. Амар олон тийм зүйлүүд байлаа. Гэхдээ одоо ингээд төгс хос шиг те юм сайхан хос шиг юм хайр дүүрэн байх худлаа байж яах юм бэ гэдгээс бол одоо залхсан. Зүгээр л сайхан тогтвортой гэр бүл тогтвортой харилцааг одоо яг ойлгож эхэлж байна. Одоо тийм болохоор одоо л бид хоёр гоё ингээд ярилцж байна. Одоо өмнө нь ярилцдаг байсан. Ярилцсан. Тэгтээ хин нэгний сэтгэлээ хаачаад байдаг гэсэн байгаа байхгүй. Сэтгэлээ хаацсан юм чи тэр хаалттай ах юм чи дотроос нь юу ах юм юу ч чадахгүй шүү дээ. Хин энэ сэтгэлээ ингээд нээчих юм бол энэ гоё ярилцлага болж байгаа байхгүй. Хин энэ сэтгэлээ яг нээх хүртэл бас хүн ухаан хэрэгтэй л мэлээ л дээ. Гоё төвчээр тэ бас нэг үнэхээр одоо хатуу ухаан гэж ярьдаг тэ. Тэгэхэд бас нөгөө талаараа бас эр хүнийг ингээд эмгтэйгээ чинь л зүг гэдэг юм биш. Тэрхүү эрэгтэй хүн эмгтэй хүнээс илүү сэтгэж бодож холыг хардаг ухаантай. Одоо эр нөхрүүд бол эхнэрүүдээс илүү ухаантай. Тэр бол ойлгомжтой. Энэ дэр нэг учир юуг нэг юм уян хатан нэгнийгээ ивж өгөх тийм нэг юм л тийм ус шиг юм бодгал тийм нэг юм тэ гал ус хоёр гэдэг шиг тийм юм биендээ уусах тийм л юм байх хэрэгтэй гэдэг юм лээ. Тэрэн дээр зөвхөн ингэ ярилцж чинь гэдэг чи өнөөдөр тэгсэн гэдэг ярилцах нь ийм биш шүү дээ тэ. Энийн ярилцлагыг би бол өөр ярилцлага гэж ойлгоод байгаа байхгүй. Хоёулаа тэ ингэ гоё хүсэл мөрөөдлөө нэгтгээд тэг яг гоё үрийнхаа төлөө тэг яг хүүхдээс зэрэг гоё кафе аваад яг энэ бол гоё сэтгэлийн гоё ярилцлага байхгүй. Тэг ярилцлага гэхээр өөдөөс суучаад чи өчтөр хаана байсан бэ? Энэ охин нэр яа лайк дарсан гэд энийг хэлээгүү. Би зүгээр л хөрхөн болохоор лайк дарсан. Тэгэхээс бол чамдаа хайртай гэд ийм худлаа өнгөн биш. Яг ийм гоё гүнээсээ юм байвал амар гоё юм билээ. Гэхдээ тэрийг би өөртөө харамсалтай нь одоо л ойлгож ухаарч байна. Одоо л нэр ойлгож ухаарч байна. 20 дэд байхдаа л хоёр эго мөргөөд байгаа байхгүй. Хоёр эго би гэсэн хоёр эго. Тэр чи айлын ганц охин өчнөөл залуучууд өслийг араас гүйжсэн. Тэгээ би ч гэсэн бас тий алдартай жүжигчин тий ямар ч охиныг би найрна тий аваа суун гэл тий гурван хүүхдийн маань төрүүлсэн. Одоо чи надад салахгүй гэдэг ч юм уу. Одоо ийм юм зөндөө байсан. Гэтэ зүгээр хүн бол салгаа өрөөл сална тий хайр бол нэг л өдөр хүрнэ. Тийм болохоор хайраа жоохон ингээл тортол явах юм бол би болохоор найз нь болохоор нэг юмыг амар ойлгосон байхгүй. Би яг өмнө ийм байсан зөв. Одоо ажлын хүнтэй ярина шүү дээ те. Сайн байна уу та? За тэгээ. Ийм ажил юм уу? Тэгээ. Тэгвэл ингээл да гэл. Нөгөөдгтөө хоёр өгүүлбэрийн нэг нь жоок. Нөгөөдгөө байнгын инээлгээл амар ингээл. Тэг гэртээ ирэнгуутал хаяар гэл. Тэгээ гэр бүлтэйг амар муухай харцсан да. Өдөр хаамаагүй нэг удаагийн ажил хийж байгаа тэр ажлын хамтрагчтайгаа бүр дээдээр гоё харьцаад тэгснээр би ер нь яахаар тэг насан туршийнхаа гэр бүлтэйг муухай харьцснаа зүгээр нэг муу энэ хүмүүс дээр муухай харьцсан чи яадаг гэж бодож байгаа. Тэгээ би бас шууд муухай харьцаад эхэлсэн гэдэг хүмүүст. Наа чи би тоглохгүй гэсэн. Хүн чинь тийм илдэг л гэж бодсон шүү дээ. Сайн байна уу? Уучлаарай би ингээд одоо хүн чинь бол тэгэн шүү дээ. Уучлаарай би хараахан завгүй юм байна. Би дараагийн удаа та хэдтэй. Би бол одоо зөв шууд тустаас хэлнэ. Тоглохгүй.
Манай веб маань ийм үү. Наа чи хор зүрлээ зүр. Наа чи хятад хорцсон зүр зайл бити залгаараа гэдэг. Зүр яг юм. Тэгтээ би харин миний тэгж харьцаж байгаа ч гэсэн би их нэртэйгээ гоё харьцаж байгаа байхгүй. Их нэрийгээ яа гоё өстой нэг чин сэтгэлээсээ гоё үнэрлээд яг нэг хоол хийж яхад чин сэтгэлээсээ үнэрлээд нэг жоохон бод ирэхтэн бөхсрүү нэг яг гоё сахлаггуутаж яг өөрөө хүүхд болсон юм шиг гоё ингэж яаж Монгол яа ингээд эн чинь гоё юм бэлээ. Тэгэхгүй бол би амар тэнэг бэг байрын сольцоход л гоё болж илээ л дээ. Яг тэрний нэг муу юм гадуур жоохон муу л ярих юм бэл. Өө цогтооч тест амар харилцаа хандлага муутай юм байл шүү дээ. Шоо үгүйгээ тасалсан шүү дээ гэл тэхэл ах. Гэтэ тэр хамаагүй миний гэр бүл өөрөө амар амгалан битүүрийн харилцаа гоё тогтвортой. Тэгэл байхад болоо. За арайч би одоо ихнэр хүүхдүүд өсөхгүй байх гэж л одоо бодож байна. Тэгээ өсөхөд чинь бол ойрхон л нийгэм байна. Мах бол үнэтэй л байна. Тэгтэл болгондоо тий. Үнэ. Яг бас миний баримталтыг яг зарчим байхгүй саяных. Одоо гэртээ байгаа энэ хайртай хүмүүстэй хамгийн сайхнараа харьцаж хамгийн гоё аашаа гаргах хэрэгтэй. Уламж явж байгаа хүмүүс бид нар зөрөөл өнгөрөн дахиад тааралдахгүй удаан жил хамт амьдрахгүй учраас тэр хэдэж яг ингээ муухай сэтгэл үлдээ гэж байгаа юм биш. Гэхдээ гэр бүлдээ байгаа хүмүүстэй хамаг сайнаа зориулж хамаг хайраа ингэж дэлгдэг байгаараа гэж би бас үзэж байгаа хүмүүстэй хэлмээр байна. Энийг хүмүүс айгүй их алддаг байхгүй юу? Гэрт байж л ахаа юм чинь энэ ихнэр байж л ахаа юм чинь нөхөр байж л ахаа юм чинь энтэй яаж чарцсан яадын гэдэг дээр энэ хүмүүс маш их алддаг. Тэгээд би энийг нөх хажуудах нөхөртөө ч гэсэн бас байнга хэлдэг. Үгүй чиний сайхан ажиллах хүмүүс бол энэ дотор байна. Чиний ингээд зүгээр өнгөрүүлээд явах хүмүүс чинь гадаа байна гэдэг энэ үгийг бол бүр маш их хэлдэг. Тэгээ өнөөдрийн ярилцлага бол маш сайхан боллоо. Йоо нэр найзтайгаа ярилцах бас арай өөр юм байна. Тэгээд урилгын маань бас хүлээж аваад хүрэлцэн ирсэн цаагидаа бас маш их баярлалаа. Тэгээд энэ одоо ямар ч гэсэн хичээж байгаа юм байна. Хичээж байгаа хүнийг угаасаа цаанаас нь амьдрал шагнадаг шүү дээ. Одоо шагналаа авна да. Тэгэхээр ямар ч гэсэн энэ голдролоосоо битээ алдаарай. Шагнан жоо холдоодох юм гоё юм. Тэг сайхан цаг. Тэгээ энэ голдролоосоо битээ алдаарай. Ямар ч гэсэн зоригтой үнэнч байгаараа гэр бүлээ аз жаргалтай байлгах яг энэ одоо зорилтондоо хүрээрээ гэж хэлмээр байна. Тэгээ хоёлаа подкастынхаа төгсгөл ивент тэтгэгчийнхаа бэлгээдэг аваад тэгээд дуусгацгаая. За тэг. За. Тэгээ ерөнхий ивент тэтгэгчээр Vitafit Group-ийн Pearl and Tag гэдэг эрдэсчүүлсэн бас бидэнтэй хамтран ажиллаж байна. За энэхүү ус маань маш олон шагналтай зах цухаас нь дурдахад Water Expo 2025 онд дэлхийн одоо 65 улсуудаас амтаараа ялгарч мөнгөн медаль хүртсэн ийм мундаг ус өнөөдөр бидэнтэй хамтран ажиллалаа. За тэгээ энэ болохоор Vitafit Group-ийн яг өөрсдийнх нь үйлдвэрлэдэг. За тэгээ энийг бол мэдгүй юм байхгүй бах та. Бидний хар нэлгаас хамт байсан энэ мөлт жуус маань. За тэгээ эдний бас үйлдвэрлэж гаргадаг энэ бомбартай гэдэг энэ жууснууд бас байна. За тэгээ энийг цагтаа Vitafit-ийн группийн хамт олноос бэлэг болгож явуулжээ. Одоо энэ ч одоо хурдан морь шиг яасыг цолгон шинтэй. Ус ундаа жуус. Болоогүй заяа одоо 2026 онд дэлхийн усны өдрийг тохиолдуулан бүгд найрамдах Солонгос улсад Кисагийн усны нийгэмлэгийн 10 дахь удаагийн амтлагааны уралдаанд энэхүү Pearl and Tag гэдэг ус маань стил усны төрөлд алтан медаль хүртсэн юм байна. Алтуугаад байгаа юм шүү дээ. Үүнээс гадна яг энэ нөгөө sparkling гэдэг энэ одоо газтай ус нь юу яасан юм бэ? Эрдэс тусныхаа төрөлд мөнгөн медаль хүртсэн. Яг энэ мөнгөн медаль яг бис энийг ус яг мөнгөн медаль нэг санагдсан байхгүй. Тий, яг амтагдж. За тэгээд энэхүү гайхалтай бас өнөөдөр бидний подкастыг ивент гэж хамтран ажиллаа. За тэгээд дараагийн подкастын дараагийн ивент тэгч маань за энэхүү Bibekuk гэдэг энэ Солонгосын хүүхдийн нэмэгдэл одоо хоолнд орсон цагаас нь эхэлж өгдөг юм снекүүд байгаа байхгүй. Энэ болохоор яг манай подкасттай маш удаан хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энд нь болохоор яг хүүхдэд яг өгөхөд зориулсан сахарын агуулмж багтай. Тэгээ үүн дээр нөгөө нэг 6 сар хүрээд нэмэгдэл хоолнд орж байгаа хүүхдэд тайлдаг бичээнээс эхлүүлээд жигнэмэг хүртэл байгаа. Тэгээд одоо хүүхдийн баярыг тохиолдуулаад эднийх жил болгон яг энэ хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй юм бэлгийн вакцины гаргадаг. Тэгэхээр та нар маань бас хүүхдүүдтэй сонирхож авч өгөөрэй гэж хүсмээр байна.
За энэ хүү Бибек Кукээс нэг За баярлалаа. явуулсан байна. За подкастын ерхий байна тэтгэгчээр би Rose Fremon Flower гэдэг цэцгийн дэлгүүр бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За тэгээд өглөө 8-аас 21 цаг хүртэл таны хамгийн баяртай жаргалтай мөч бүхэнд та хэрвээ та өөрийн биеэр очиж чадахгүй бол энэ цэцгийн баглааг хөргүүлэх бүрэн боломжтой байхна та хүссэн баглаагаараа өөрийнхөө хайртай хүмүүс цэцгийн баглаагаа боож хөргүүлээрээ хөргөл өнгөө гэсэн нэрээ. За энэ хүү цэцгийн баглааг цаагээд маань яг зориулж баасан. Оо тийм үү. Тий. Намайг одоо цэцэг шиг сайхан залуулж байгаа юм байна л. Дурсаж яваарай. Ивэнтгч минь. За тэгээ подкастын маань дугаар энд хүрээд өндөрлж जैन. Тэгээ өнөөдөр цаагээд байгаа маш сайхан ярилцлаа. Баярлалаа. За баярлалаа. Бас ангийнхаа найз дээр ингээд бас хийж байгаа уран бүтээл тийм ч одоо уран бүтээл шүү дээ. Тэгэл олон хүн бас үздэг болсон байна. Тэгээ олон бас бас дэмждэг хүмүүстэй болсон байна тий. Тэгээ тэр хүмүүсийг бас ингээд хүндлээд бас ирж байгаа шүү. Тэгээд найз маань бас ингээд урьсан дээр найзтайгаа ярилцах маань болохоор яг зүгээр бид тэр кофе шопт уулзаад нэг юм ярьж байгаа шиг л байна л та тий. Тэгээд гоё сайхан дотроо би бас нэг дотроо бодож исэн юм аа онгойлголоо. Тэгээд бас гоё л юм тэгээд одоо хичээн дэхөө. Хичээгээрээ. За тэгээ подкастын маань дугаар энд хүрээд өндөрлж जैन. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. За баяртай.